Хоёр дээр хоёрыг нэмбэл хэдвэ? 4. Зөв байна. Нэрээ хэлнэ үү? Мэдгүй байна. Буруу байна. Project Hail Mary намын бас киноны гол дүр Ryland Grace яг ингэж зэрдэг. Үл таних газар нэрээ мэдэхгүй, яагаад энэ газар байгаагаа ч мэдэхгүй. Гэхдээ янз бүрийн нарийн тооцоолол хийх хэмжээний мэдлэгтэйгээ бол мэддэг. Кинон дээрээ нэлээд хурдан болоод өнгөрсөн энэ үйл явдал өгтэй бол нэлээд нарийн учир жансантай тухай ном дээр гардаг. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд Project Hail Mary кино болон номын талаар ярьж өгөх гэж байна. Хамгийн гол нь кинон дээрээ хальт дурддагдаад өнгөрсөн эсвэл магадгүй ойлгомжгүй үлдсэн хэсгүүдийг нь номыг нь уншсан хүний өнцгөөс тайлбарлаад өгье. Мэдээж кинон дээр бол номд гарсан бүх үйл явдлыг багтаах боломжгүй. Тэгэхээр энэ бичлэгээрээ дамжуулаад энэ хөөрхөн зохиолыг ярихын зэрэгцээ зөвхөн киног нь үзсэн хүмүүсийн туршлагыг ном дээр гарсан фактуудаараас баяжуулъя гэж бодож байна. Кино, ном аль альнийхэн талаар спойлер зөндөө гарах учраас үзээгүй байгаа, уншаагүй байгаа хүмүүс маань үзэж уншичаад ороод ирээрэй. За номын бүтэц болохоор одоо цагт бид Ryland Grace гэдэг залуугийн тулгарсан асуудлыг нь хамтдаа шийдэлцээд явна. Ингэнгээ Ryland Grace ой санамжаа алдчихсан байгаа. Ой санамж нь багаар эргэн ирэх үед өнгөрсөнд болсон үйл явдлыг хамт саналцаад одоо цаг өнгөрсөн цаг юм хосолсон байдлаар бичигдсэн ном байгаа. Нэгэн залуу үйл таних газар сэрнэ. Тэр залууг роботон хоолой, роботон гар хоёр угтаж авдаг. Залуу сэрж унтаад нилээд хэд өдөр болно. За ингэсний эцэст арайхийн нэг юм сэртэл залуугийн зэрэгэлдээ хоёр орон дээр хоёр хүн унтчихийдэг. Залуу арай жоохон ухаан ороод хараад тэр хоёр хүн хоёулаа нас барсан байгааг бол хардаг. Залуу өөрийнхөө нэрийг санахгүй. Ингээд тэр нэг орон дээрээ хүлээстэй хэдэн хоног унтсныхаа дараа босож алхах хүчтэй болдог. За залууд болохоор юм хотоод руу шууд гуурс хийчихсэн. Тэр гуурсаараа зутан дамжуулж одоо идүүлээд байдаг. За залуугийн сэрсэн өрөөнд болохоор дээшээ гарсан шат байдаг. За тэр шатаар нь залуу гарч үзнэ. Яагаад тэгэхээр дээшээ гарсан шатны дээр юм бөөрөнхий хаалга байгаа байхгүй юу? Кинон дээр бол хөлөгт маш том бөөрөнхий гадагшаа харсан цонх байдаг. Тэгээ залуу маань цонхоороо хараад өөрийгөө бол шууд ингээд задгаа сансарт байгаа юм байна гэдгийг мэдчихдэг. Номон дээр болохоор хөлөгт ямар ч тийм цонх байхгүй. Угаасаа тийм гэрлийн хурдаар явж байгаа хөлөгт сансрын тэр одоо даралт маралт юу гэдэг нь те тэрийг ингэж төвчих хэмжээний шил үйлдвэрлэн гэдэг бол маш хэцүү. За тэгэнгүүт манай залуу маань яадаг вэ гэхлээр одоо жишээлбэл тэр шатаар авирч үзэж байгаа. За санамсаргүй гараараа юм цохиод унгааж үзэж байгаа. Энэ бүхнээс нэг зүйлийг анзаарна. Одоо жишээлбэл шатаар авирахад гар хөлөө дээшээ ингээд өргөхөд аягүй хүнд байна гэж байгаа байхгүй юу? Эсвэл нөгөө ширээн дээрээс юм унахад тэр зүйл нь дэлхий дээр одоо унах хурдаас илүү хурдан унж байгааг ойлгоно. За ингээд өөрөө тооцоолол хийгээд бодоод яг одоо байгаа газрынх нь татах хүч нь дэлхийн татах хүчнээс 1.5 дахин их байна гэдгийг ойлгоно. Тэгэхээр за би бол ямар ч байсан дэлхий дээр байхгүй байгаа юм байна. Хэрвээ дэлхий дээр байгаа бол би бүр аврах том нөө хиймэл юм татах хүч үүсгэсэн тийм барилга байгууламж дотор байгаа. Гэхдээ дэлхий дээр тийм барилга байгууламж байхгүй учраас би одоо задгай сансарт байгаа юм байна гэдгийг ойлгоно. Тэгэнгүүтээ ингээд өөрийгөө ер нь бол тэр шатаар дээшээ доошоо гарч үзээд сансрын хөлөгт байгаа гэдгийг ойлгоод сансрын хөлгийн одоо нисгэгчийн бүхээ хэсэгт нь очиод бүхээ хэсэгт телескопоор одоо нарны зургийг ингээд харуулж идэг байхгүй. Тэр нарны зургийг ингээд харж яснаа гинэт энэ манай гаригийн нар бидний мэддэг нар биш вэ да гэдгээ хүртэл ойлгоод ингээд өөр нарны аймагт очижсэн байгаагаа энэ залуу анзаарна. За ингээд байж итэл залууд одоо анхны дурсамж нь орж ирж байгаа юм. Ямар дурсамж орж ирдэг вэ гэсэн чинь залуу маань 7 хоногийн нэг өдөр яг орой болох нэг найзтайгаа уулздаг. Тэгсэн нэг өдөр тэр найзтайгаа уулзсан чинь нөгөө найз нь бүр ингээд сэтгэл санаагаар маш их хямарчихсан, унчихсан. Орой болох нэг одоо хундах те виски уудаг болбор 3-4 хундах виски ууцсан сууж идэг. Юу болсон бэ гэсэн чинь тэр найз нь маргааш ерөнхийлөгч нэг мэдэгдэл хийнэ. Тэгээд би тэрийг бодоод ууж гинэ гэд. Тэгдэг. Юу болсон? Дахиад лавлаад асуусан чинь нар бүдгэрч байгаа. Нарны гэрэл дэлхий рүү ирэх нь багасж байгаа. Хамгийн гол нь тэр бүдгэрэх хурд нь улам бүр хурцсаж байгаа. За одоо юу гэдэг нь те 1 сарын хугацаанд 0.1 хувиар одоо бүдгэрж исэн бол тэр хурд нь сарын дотор 2, 3 болоод ингээд хурцсаж байгаа гэсэн үг юм байна л та. Тэгээд дэлхийн бүх удирдагчид маргааш энэ мэдээллийг авчихсан. Бүр дэлхийд даяараа зэрэг мэдээлэл хийхээр болсон. За тэгээд цаашлаад судлаад үзсэн чинь нар болон сугар гариг хоёрын хооронд нэг юм
зурвас үүссэн байна гинэ. За тэр зурвасыгаа болохоор Петрова зурвас гэд нэрлэжсэн. Нар бүдэрх тусам тэр Петрова зурвас нь улам тодроод байгаа гэдгийг тайлбарлаж хэлж өгдөг. За энийг бол нөгөө манай залуу маань нэг тийм амар хүн дээр бол хүлээж авахгүй. За дэлхийд дахинаа бол энэ асуудлыг нэлээд хүн дээр нэлээд одоо хурцдмал байдлаар хүлээж аваад сугар гариг руу тийм хөнгүү сансрын хөлөг probe гэж ярьдаг те. Probe явуулаад тэр Петрова зурвас гэдэг зүйлийн найрлагыг нь судлах гад дээж цуглуулад ирнэ. За NASA болон одоо дэлхийн улс орнуудын сансрын агентлагуудын хамтарсан сугар гариг руу явж байгаа тэр дээж цуглуулж байгаа үйл явдлыг жишээлбэл шууд нэвтрүүлгээр ингээд дэлхийд даяар дамжуулж байгаа байхгүй юу? Яг тэр Петрова шугамынхан тэр үзүүрт нь ингээд очиод томруулдаг микроскопоор ингээд харуулсан чинь тэр Петрова гэдэг зурвас нь маш жижиг нүдэнд үл үзэгдэх нэг эстэй цэгшиг тийм жижигхэн харт холбоонуудаас үүссэн. За тэгээд тэр харт холбоонууд нь хөдөлдөг буюу амьд организм байдаг. За энэ нь бол хүн төрлөختний хамгийн анх удаага таарж байгаа харь гаргийнхан албан ёсоор болж байгаа юм байна. За энэ дээрээс амар сонирхолтой харь гаргийнхан гэл тэгэхээр бид нар нэг юм хүн шиг одоо босоо хоёр хөл дээр явдаг тов тод хар нүдтэй ногоо арьстай амьтад гэл аюу кинон дээр төсөөлдөг штэ тий. Тэгсэн чинь яг үнэндээ бол харь гаргийнхан гэдэг маань нэрэл өөр нарны аймгаас өөр гаригаас ирсэн нэг эст одоо организм хүртэл байж болох нэ гэдэг юм санаа гаргаж ирсэн нь надаас их таалагдсан. Энэ дурсамжинд ингэж үргэлжилж явсараад манай залуу маань өөрийгөө хэн гэдгийг бол санана. За тэр бол доктор Ryland Grace гэдэг залуу байгаа. Дунд сургуулийн физикийн багш. Сугар гаригаас дээж цуглуулах үйл явдал болсны дараахан нэг хичээлийн завсарлагаанаар Grace дээр Eva Strat гэдэг хүүхэн ирж уулзнаа. За нэгдсэн үндэсний байгууллагын бүх гишүүн орнууд нийлээд энэ нар бүдэрж байгаа асуудлыг шийдэхэр болсон. Яагаад тэгэхээр энэ асуудал бол бүр маш сөрөг маш том үр дагавартай. За ингээд бүр юм task force гэж ярьдаг тийм тусгай ажлын хэсэг байгуулсан. За энэ ажлын хэсгийн удирдагч нь бол энэ Eva Strat гэдэг эмэгтэй юм байна. За энэ Eva Strat гэдэг бол бүр ингээд хэмжээлшгүй эрх мэдэлтэй энийг хэдүүлээ одоо намын үйл явдал цаашаа өрнөх тусам харах болно. Grace-ийн хувьд юугаараа онцгой болоод энгийн л нэг одоо дунд сургуулийн физикийн багш хүн ийм том асуудалд орооцолцсон юм бэ гэх. Тэгэхээр Grace докторийн ажлаа хийж байхдаа судалгааны ажил бичсэн юм байна. Ер нь бол яг тэр нь болохоор Grace өөрийнх нь насаараа судалсан тийм одоо зүйл юм байна л да. Гаргаж ирсэн гол юм оригинал тэгээ дахин давтагдчихгүй санаа нь байсан. Тэр нь ямар санаа байсан бэ гэхээр амьдрал үүсгэхэд ус шаардлагагүй гэдэг санаа байсан. За одоо цагт яг бодит амьдрал дээр жинхнээсээ хүн төрлөختөн бид нар харь гаргийнхны амьдралыг эсвэл дэлхийгээс өөр амьдарч болох тийм гаргийг хайхдаа ус байгаа эсхийг л хамгийн ихэнд шалгах юм байна л да. Хэрвээ тэр гариг дээр ус байх боломжтой бол тэр гариг дээр амьдрал байж болно гэж үздэг. Эсвэл тэр гариг дээр одоо магадгүй дэлхийн хүн төрлөختний тал нь нүүжчихэд амьдарч болно гэж үздэг ч юм уу тий. За тэгэнгүүт Grace юу гэсэн бэ гэхээр ус заавал шаардлагагүй. Усгүй орчинд ч гэсэндээ амьд биет үүсэж үүдсэн байх боломжтой гэж үзээд за энэ судалгааны ажлын өгүүлэх нь бүр баахан шүүмжлэлд өртөөд цаашлаад энэ академик ертөнцид Grace гадуурхагдаад за тэгэнгүүтээ докторийн ажил эрдэм шинжилгээ судалгааны ажлаа бүгдийг нь хаяад дунд сургуулийн багш болохоор шийдсэн байгаа байхгүй юу? Тэрнээс иш бол уул нь бол бас юм толгой сайтай мундаг эрдэмтэн залуу байсан байгаа. Нар бүдэрж байгаа асуудлыг шийдэх ажлын хэсгийн дарга Eva Strat юу гэж үздсэн бэ гэхээр тэр сугар гаригаас авчирсан дээжийг үзэхэд хамгийн тохиромжтой хүн бол энэ Grace гэж үздсэн байгаа юм л да. Нэгдүгээр тэр хийж байгаа судалгааны ажил нь тэр зүйлтэй давцж исэн. Хоёрдугаарт нь болохоор яг кинон дээр ч гэсэн гардаг жоохон хөгжилтэй. Grace үгсэн ч гэсэн нэг гарцгүй буюу одоо дэлхийн урдаа барьдаг тийм идэвхтэй том эрдэмтнийг алдчихж байгаа асуудал биш гэж үздсэн байгаа юм аа. Үргэлжлүүлээд яг л кинон дээр гардаг шиг тийм битүүмжлэлтэй лабораторид Grace-ийг аваачдаг. За Grace болохоор тэр нэг цэгшиг хар зүйлүүдэд astrophagy гэдэг нэрийг өгдөг. За ингээд судалгааны ажил эхлэн бүх төрлийн гэрэл, X-ray энтрийг тусгаж үзэн, 2000 градус хүртэл халааж үзэн, бүр хөргөөж үзэн гэдэг ч юм уу тий. Кинон дээр болохоор astrophagy-үүдийг аюу юм том зүйл юм шиг дүрсэлсэн байдаг. За яг аргагүй тэгээд ийм цэгшиг жижигхэн зүйлийг үзүүлээд тах юм бол үзэгч биднэрт ч гэсэн амар мангал санагдах байх л та юу ч харагдахгүй. Ном дээр болохоор микроскопоор харахад нэг юм жижигхэн хар цэг харагдаад байгаа байхгүй юу. За тэр жижигхэн хар зүйлүүд болохоор өөрөөсөө гэрэл ялгаруулад тэр гэрлийнхаа тусламжтайгаар хөдөлтийн манагдыг Grace олж мэднэ. За мөн 96,415 градусын тогтмол халуунтай буюу бараг л нөгөө юм ус буцлах температуртай хэмжээний тийм маш халуун юм
биеийн дулаантай зүйл байдаг. За ингээл тэр нэг цэгийн учрыг л яг олох гэдэг шүү дээ. Биологийн талаас нь тий. Тэгэж янз янзын туршилт хийж үзэж жагаад наана зүгээр хатгсан чинь нөгөөд чи үхчихэж гин гэж байгаа байхгүй. Үхэнгүүт нөгөө гадаргуугийнх нь хав хар өнгөн байхгүй болчдөг. Тунгалаг болчтой юм байна. Тэгээд дотор нь одоо яг юу байгааг нь харж болох боломжтой болчдөг. Ингээд ямар бүтцтэйг нь олж мэднэ. За энэ астрофейж гэдэг байгаа энэ жижигхэн харцыг бол нүүрс төрөгч азот, ус төрөгч, хүчил төрөгч гэдэг ийм дөрвөн бодисын ерөнхийдөө бол нэгдэл гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл энэ астрофейж хүний биеийн 70% нь ус байдаг гэдэг шиг астрофейжийн ч гэсэндээ ихэнх нь ус байна гэсэн үг юм байна л да. Мэдээж яг энэ нээлт бол Grace өөрт нь таалагдахгүй. Яг л мань хүн чинь ингээд нөгөө амьд биет, амьд организм үүсэж хөгжөөд ус шаардлагагүй гэсэн үзэл баримталтай хүн шүү дээ, тий. За иймэрхүү нээлтүүдийг хийгээд ер нь олж мэдсэн зүйлүүдээ бүгдийг нь Ева Стратад хэлсэн чинь Ева чи бол одоо ингээ хангалттай хийх ёстой зүйлээ хийлээ. Баярлалаа. Одоо үлдсэн энэ астрофейжийн дээжийг бид нэр дэлхийн бусад улс орнуудад одоо эрдэмтэд тараана. 30 гаруй улсад энэ астрофейж дээр ажиллахаар хүлээж байгаа бүх зүйлээ бэлтгэсэн одоо хамгийн дэлхийн шилдэг эрдэмтэд хүлээж байгаа гэж хэлээд нөгөө нэг астрофейж авах гээд аваа явах болдог байхгүй юу. Тэгсэн чинь хамгийн гол нь угаасаа сугараас тийм ч их астрофейж авчираагүй. Ерөөсөө нийт 173 ширхэг тийм цэгэл авчирсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Grace минь нэг л юм харамсалтай санагдаад надаа хэдий үлдээчгэлтэй би өргөжлүүлээд туршилт хиймээр байна. Ерөнхийдөө бол бас яг энэ зүйлийг олж мэдэх турших гэдэг чинь миний хувьд хичээл заадаг хүүхдүүдийнхаа өмнө хүлээс үүргийн маань нэг хэсэгчтэй гэж дотроо бодоод Евагаас гуйдаг. За Ева тэгсэн чинь нөгөө 173 астрофейжээс 3 ширхгийг нь Grace үлдээгээд үлдсэн 170-ыг нь аваа явнаа. За үлдсэн 3 астрофейж дээрээ Grace нөгөө Евагийн одоо өөрийг нь авчирсан лабораторид үргэлжлүүлэн туршилт хийдэг. За мэдээж юу ямар ч эрдэмтний хувьд бол энэ астрофейж гэдэг зүйлийг бүх зүйлийг нь шинээр нээх бол асар их нэр хүнд, карьер, мэрэгжлийнх нь хувьд ч гэсэндээ хүсэл мөрөөдөл нь байж таарааш тийм ээ. Хайр гаргийн ямар нэгэн биетийг тэгж ойроос нарийн судалж шинжилнэ гэдэг бол. Grace-ийн хувьд болохоор дараагийн алхам нь яагаад астрофейж сугар гариг руу явсан бэ гэдгийг олж мэдхийг зорддог. Яагаад нартаа илүү ойрхон гариг руу явахгүй байгаа юм бэ? Астрофейж яг ингээд нөгөө өөрөөсөө гэрэл цацруулаа явж байгаа хурд нь болохоор гэрлийн хурдны 92% тэнцэж байгаа юм байна л да. Буюу гэрлийн хурднаас одоо нөгөө чүд бага л гэсэн үг тий. Нарыг яаж олж чад байгаа нь бол ойлгомжтой гэж байгаа байхгүй юу? Хав харанхуй тунд ганц том бамбар шиг зүйл ингээд байжвэл хин ч гэсэн тийшээ очих нь ойлгомжтой. Эсвэргээрээ сугарыг яаж олж чад байгаа юм бэ гэдэг нь айгүй сонирхолтой. Наран дээр жишээлбэл яг ингээ очоо харах юм бол сугар гаригаас илүү ангараг гариг илүү тод харагдах юм байна л да. Тэгтэл яагаад ангараг руу явахгүй байна вэ? Яагаад зөвхөн сугарыг сонгоод байна вэ гэдгийг олж мэдэх гээд юм жижигхэн нарны аймаг бүтээж үзээд янз янзаар туршиж үзнэ. За ингээ нэлээд туршиж үзнийхаа дараа яг нэг зүйл ойлгомжтой болж эхэлнэ. Яагаад ангараг дэлхий сугар гурвын одоо жишээлбэл сугарлууд нь явж байгаа вэ? Нөгөө хоёрынх нь ялгаа нь юу юм бэ гэдг нь гарч ирнэ. Сугар гариг нь болохоор нүүрс төрөгчийн давхар эсэл CO2 гэдэг тий. Нүүрс төрөгчийн давхар эсэл агаар мандалтаа бүр хамаагүй ихтэй юм байна. За энэ яг шалтгаан байж болох юм болов уу гэд Grace үргэлжлүүлээд туршилтаагаа үзсэн чинь нөгөө 3 астрофейж нэгэд тэр нарны аймаг болгож хийсэн хайрцаг шиг юм өстрийг алга болчихж байгаа байхгүй юу? Нэг астрофейж нь 10 микроны диаметртэй гэж байгаа. Харьцуулбал хүний үсний диаметр бол 50-аас 120 микроны өргөнтэй байдаг. Үсний нэг ширхгийг хөндлөн зүсснээс 5-аас 10 дахин жижигхэн хэмжээтэй зүйл. Үнэхээр огтхонч хүний нүдэнд харагдахааргүй зүйл. За тэгээ бөө юм болоод лабораторио битүүмжлээд астрофейж хайж нэг юм олсон чинь 3 биш 4 астрофейж болчихноо. Ингээд энэ астрофейж гэдэг зүйл яаж өсөж үржээд яагаад сугар руу яваад байгаа юм бэ гэдгийг ойлгож авна. За астрофейж нь болохоор нарны гадаргуу дээр юм дулааны энерги цуглуулж агаад тэр энергиэрээ хамгийн ойрын нүүрс төрөгчийн давхар эсэлтэй гариг буюу сугар гариг руу явдаг юм байна. Яагаад тэгэхээр дэлхий дээрх одоо ихэнх организм шиг амьдрах, өсөж үржихийн тулд нүүрс төрөгч, хүчил төрөгч зэрэг бодис хэрэгтэй болт юм байна л да. За ингээд сугар дээрээ очингуудаа нэг одоо астрофейж 2 астрофейж болж үржээд тэнгүүтээ хоёулаа буцаад нар руугаа яваад нарнаас дахиад энерги аваад буцаад сугар руу явангуудаа 4 болоод гих мэтчлэн одоо нөгөө геометрийн прогресс гэж ярьдаг те. Геометрийн прогрессор өсдөг ийм зүйл болж таардаг. Grace энэ нээлттэй хийнгүүтээ Ева руу уцтаад за ийм болж мэдлээ гэд хэлсэн чинь Ева шууд за чи одоо хүрээдэр
гэж хэлдэг байхгүй. Тэгээ кинон дээр гардаг шиг нөө нисдэг тэрэг тэрэлтэд онгоцоор 12 цаг яваад бөөлжөөд мяарсаар далаа дээр байгаа тийм аврах том нисдэг тэрэгний одоо хөлөг онгоцтой aircraft carrier гэж яриад байгаа. Тэр нэг амар хавтгай том талбайтай. За тийм хөлөг онгоц дээр буунаа. Нөгөө Avengers дээр яг тийм aircraft carrier амирх гардыг штэ. За тэнд тэгсэн одоо дэлхийн бүхэл нэртэй эрдэмтэд за цэргийн болон улс төрийн одоо бүх эрхтэн дархтнууд цугларсан байна. Grace-ийг ингээд тэр өрөөнд оруулсан чинь шууд л хамгийн түрүүнд Astrophage-ийг хэр их хэмжээнд үржүүлж болох вэ? Тэгж үржүүлэхийн тулд хэр их хугацаа шаардлагатай вэ гэх зэрэг асуултуудыг асуудаг. За ингээд Project Hail Mary гэдэг ийм төсөл хэрэгжиж байгаа. Тэгээд энэ төслийн талаар бүх зүйлийг мэдэх эрхийг Grace өгч гинэ гэж Eva Strat тэнд шийднэ. За энэ дондор хэдүүлээ номын болон киноны нэрний талаар ярилцъя. Hail Mary гэдэг тий. За энэ Mary гэдэг болохоор нөгөө Есүсийн ээж нь гэж үздэг. Hail Mary гэхлээрээ Монгол дээр болохоор киног нь эцсийн найдвар ажиллагаа, номыг нь болохоор Тэнгэр эвэг ажиллагаа гэж хоёр янзаар орчуулсан байгаа. Энэ хоёрын хувьд бол хоёулаа зөв. Яг Hail Mary гэдгийг нь орчуулах юм бол Есүсийн ээж одоо Мариад залбирах, шүтэх гэдэг ийм утгатай үг. За нөгөө талаас болохоор яг юм Америк хөл бөмбөгт Hail Mary гэдэг нэг юм тактик байд юм байна л да. Энэ нь болохоор эцсийн мөчөд эцсийн орлогыг хийх. Одоо яг оноогоороо хожиж явж хагаад хамгийн сүүлд том орлого, оноо авах орлого хийхийг хэлдэг. За мэдээж тийм орлого бол амжилтанд хүрэх боломж бол мэдээж бол байгаа. Гэхдээ тэр боломж магадлал нь маш бага. За ерөнхийдөө бол бид нөгөө ярьдаг шүү дээ. Гомдлын мөр нэг сүүлийн удаа хийгээд үзье дээ гэж ярьдаг те. Яг тэрнтэй адилхан. Ер нь бол яг шууд утга нь бол гомдлын мөр байгаа юм аа. За энэ утга нь ингээд Hail Mary буюу Мариаг одоо шүтий бишрээ гэдэг энэ утга нь явсаар байгаад утга нь шилжээд болохгүй ч гэсэн эцсийн удаа ганц удаа оролдоод үзье гэдэг утгатай болцсон. За тэгэхээр ер нь бол нөө дэлхийг аврах төслөө гомдлын мөр гэж нэрлэж байгаа нь цаанаа бас энэ хүмүүсийн хувьд энэ төслийн хэрэгжих тэр магадлал боломжийн хувьд хэр байгааг бас харуулж байгаа гэж бодож байна. Яг ямар аюул учраад байгаа юм бэ гэдгийг түрүүнээс хойш яриаггүй. Яагаад энэ Astrophage гэдэг зүйл дэлхийд ийм аюултай болоод ийм төсөл хэрэгжүүлэхээр болсон бэ гэхээр эрдэмтэд эргэн тойрны нарны аймагуудыг судлаад үзсэн чинь тэр нарны аймагуудын нарнууд нь бүгдээрээ маш богинохон хугацаанд 10%-аар бүдгэрсэн байна гинэ. За ихэнх нь болохоор тийм 10% бүдгэрчээд тэндээ тогтцсон. Буюу өмнө нь одоо тусгадаг байсан гэрлийнхаа 90%-ийг ингээд тусгадаг болоод тогтцсон. За нэг их тоо биш юм шиг санагдаж байгаа зү тий. Гэхдээ яг манай нарны аймгийн жишээлбэл нар 10%-аар бүдгэрвэл яг юу болох вэ? Дэлхий маш удаанаар сөнөх болно гинэ. Mad Max гэх кинонд гардаг шиг тийм дэлхийн ертөнц болж хуурна. Дэлхийн гадар бол хүүтэр нь мөслийн үе эхэлнэ гэж байгаа. За мөслийн үе эхэлснээс болоод ургац мэдээж ургахаа болно. Маш бага хэмжээний ургац авдаг болно. Үүнээс болоод дэлхийд даяараа мас өсвөлэн нүүрлэнэ. Нарнаас ирж байгаа дулааны болон гэрлийн энерги байхгүй болчоор бидэнд илүү их эрчим хүч хэрэгтэй болно. Нийгэм улс төрийн тогтворгүй байдал үүснэ. За энэ зөвхөн хүнд болон хүний нийгэмд нөлөөлөд байгаа зүйл биш. Олон зуун мянган амьтны болон ургамлын аймагуд устдах болно. Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ гэхээр юун аз жаргалтай хөгжил дэвшилтэй амьдрал зөвхөн амьд үлдэх тийм тэмцлэл үлднэ гэж байгаа байхгүй. Энийг Grace мэдж байгаа учраас яг одоо энэ Astrophage дээр илүү их судалгаа хийсэн байгаад байгаа юм. Яагаад тэгэхээр Grace шууд өөр дээрээ тусгаж ботсон. Grace одоо ингээд дунд ангийн хүүхдүүдэд 10-аас 14 насны хүүхдүүдэд хичээл заадаг штэ тий. Тэр хүүхдүүд нь яг энэ нар 10%-аар бүдгэрх үед 30-40 наснд хүрсэн насанд хүрэгчд болцсон байх болно. Буюу яг энэ бүх нийгмийн уналт босолт хэцүү зүйлийг нуруундаа үүрж явах тийм насанд хүрсэн байх юм байна л да. Grace энэ бүхнийг хүүхдүүдийнхаа төлөө би энийг хийх ёстой. Би энэ зүйлийн учрыг нь олж хүүхдүүдээ энэ аимшигтай зүйлээс аврах ёстой гэсэн сэтгэлээр бол Astrophage дээр ажиллаад байдгаа гэсэн үг. За Project Hail Mary гэдэг энэ ажиллагаа нь яг ямар учиртай юм бэ гэсэн чинь эрдэмтэд нарны аймагтай одоо ойрхон гаригуудыг, наруудыг судалсан чинь дэлхийгээс нэг 11.9 гэрлийн жилийн зайтай байдаг Tau Ceti гэдэг нар одоо тэр од ганцаараа бүдгэрээгүй байна гинэ. Өөрөөр хэлбэл ковидор хэдүүлээ жишээ авъя л да тий. Одоо бүх гэр бүлийнхнэрээ нэг юм вирус туссан ковидын вирус туссан бүгдээрээ өвдсөн байхад тэр гэр бүлийн ганц л гишүүн тэр бусад бүх гэр бүлийнхаа гишүүнтэй хавтагч болсон ч гэсэндээ ковидор өвдөөгүй байвал мэдээж эмчнэр одоо эрдэмтэд тэр хүнийг яагаад энэ хүн ганцаараа
энэ ковид вирусыг тусаагүй байна гэж судлаа шүү дээ, тий. Тэгэхээр яг тийм зүйл болсон. Өөрөөр хэлбэл бусад эргэн тойрны одоо 10 20 гэрлийн жилийн зайд байгаа бүх одууд, бүх нар энэ астрофейжийн халдварт өртсөн бол ганцхан энэ Tau-Ceti гэдэг гаригл тэр халдварт өртөөгүй байна гинэ. Тийм учраас тэр Tau-Ceti гэдэг одоо нар руу Hail Mary гэдэг нэртэй хөлөг явуулж яагаад тэр гариг бүдгэрээгүй байна вэ гэдгийг судлахаар болсон. Grace-тэй уулзж байгаа эрдэмтэд бол astrophage гэдэг зүйл одоо нүдэнд үл үзэгдэх цэг шиг хэмжээтэй ч гэсэндээ маш их хэмжээний энерги хадгалдгийг бол олж мэдсэн байгаа юм. Тэгэхээр энэ astrophage-ийг судлахаас гадна astrophage-ийг хөлөгтөө түлш болгож ашиглан гинэ. Угаасаа ч astrophage-ийн дээд хурд нөгөө гэрлийн хурдны 92% таа тэнцэнтэй нэлээд дөхөж очих үс гэд ярьж байсан шүү дээ. За тэгсэн чинь энэ Tau-Ceti руу 11.9 гэрлийн жилийн зайтай аяллыг хийхийн тулд 2 сая кг astrophage үржүүлэх ёстой болж байгаа юм байна. За тэгээ энэ astrophage-ийг болохоор одоо энэ сугар гаригаас ч юм уу нөгөө Петровагийн зурвасаас бол цуглуулах боломжгүй маш хүндрэлтэй байсан. За тэгэнгүүт энэ ажилд яг нөгөө Grace туслахаар болдог. Мань хүн ч өөрөө нөгөө санамсаргүй 3 astrophage 4 болгоцсон учраас яг энэ astrophage-ийг үржүүлэх ажилд бол хамгийн тохирох хүн гэж сонгогдож байгаа юм аа. За тэгээ Grace нэгэн одоо юм дэлхийн хамгийн шилдэг инженерүүдээс бүрдсэн багийг гаргаж өгнө. Тэгээд энэ хэсэгт бас аюу хөөрхөн номон дээр гардаг хоёр монгол инженер бол миний одоо хамгийн сайн инженерүүд хамаг ажлыг нугалж байгаа гэж гардаг. Тэгээд тэр хэсгийг бас уншихад аюу хөөрхөн байсан. За энэ төслийг одоо ахалж байгаа нөгөө Eva Strat бол асар их ирэх мэдлэлтэй ямар ч одоо хүссэн шийдвэр хөрөнгө мөнгөө гаргуулах юм боломжтой байгаа даа. За ингээд энэ хэд болохоор яадаг вэ гэхээр сахарын цүл гэж амар том цүл байгаа шүү дээ. Тэр цүлийн талд нь байгууламж байгуулад тэр нэг astrophage үржүүлж эхэлнэ. Яа тэгэхээр энэ astrophage-ийг үржүүлэхэд нэг асар их хэмжээний дулааны энерги хэрэгтэй болоод байгаа. Кинон дээр гарч амжаагүй бас сонирхолтой зүйлс их гарна. За жишээлбэл энэ нэг зүйл надаас аюу сонирхолтой санагдсан. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр Антарктидын мөсийг хайлуулах ажиллагаас явагдаж байгаа байхгүй юу? Далай доор Антарктидын мөсөн доор юм атомын бөмбөг тэслээд Антарктидын мөсөнд агуулгдсан байгаа метаны хийг суллах юм үйл ажиллагаа болж байгаа юм. Метаны хий гэдэг нь болохоор ерөнхийдөө нөгөө хүлэмжийн хий гэж бид нар одоо ярьдаг дэлхийн дулаарлын шалтгаан болоод байгаа хий юм байна л да. Дэлхий дулаарах тусам Антарктидын мөс хайлах тусам нөгөө метаны хий улам их ялгараад тэр хий ялгарх тусам дэлхийн улам дулаарж байгаа гэд бид нар яг одоо нэг юм бодит амьдрал дээр өнөөдөр 2026 онд нэг эмчтөрийн тойрогт орсон байгаа. За тэгвэл энэ номон дээр болохоор албаар яг энэ мөсөө хайлуулад нар бүдгэрж байгаа учраас дэлхийн одоо химиг дулааныг хөрөхгүйгээр удаан барихын тулд албаар ингээд дулааруулж байгаа гэдэг эсцэн гарсан нь кул санагцсан. Project Hail Mary төслийн хүрээнд болохоор Hail Mary гэдэг сансрын хөлгөөр 3 хүнийг 11.9 гэрлийн жилийн зайтай байгаа Tau-Ceti гариг руу явуулна. За гэтээ яг харьцангуй онлоор болохоор яг хөлөгт байгаа хүмүүсийн хувьд ойролцоогоор 4 жилийн хугацаа өнгөрнө гэсэн. Энэ нас яг кинон дээр нэг тийм хангалттай сайн тайлбарлагдаагүй юм шиг санагдсан. За энэ 3 хүний бүрэлдэхүүн нь болохоор нэг эрдэмтэн, нэг инженер, нэг нисгэгчээс бүрднэ. За тэгээ 3 хүн ийм урт хугацаанд хэдийгээр 4 жил ч гэсэндээ ийм жижигхэн зайд маш эрсдэлтэй даалгаварт явж байгаа учраас энэ 3 хүний нөгөө сэтгэл зүйн эрүүл мэнд нь бол энэ аяллыг тэсгүй байж магадгүй юм байна л да. Тийм учраас энэ 3 хүнийг явуулахдаа ийм комонд оруулаад явуулна гинэ. За дээрэс нь дэлхий рүү нөгөө эргэж ирэх түлшний асуудлаас шалтгаалаад энэ бол зөвхөн нэг талын л нислэг байна. Tau-Ceti руу явхад түрүү хэлсэнтэй 2 сая кг astrophage хэрэгтэй болно гэд тэгэнгүүт буцаад ирэхийн тулд дахиад 2 сая хэрэгтэй болно. Гэтэл 4 сая кг astrophage-ийг үржүүлэхэд асар их хугацаа орох гээд байгаа учраас за одоо энэ 3 хүний амь насыг золиослоод хамгийн гол нь Tau-Ceti-гээс л мэдээлэл авъя гэдэг ийм зорилготой. За тэгээд яах вэ гэхээр энэ 3 хүн маань Tau-Ceti-д очичоод олж авсан бүх мэдээллээ ийм 4 ширхэг нисгэгчгүй хөлөг ашиглаад дэлхий рүү буцаагаад илгээнэ. Тэд нар одоо нөгөө тэр том сансрын хөлөөс бүр хамаагүй жижиггүй учраас угаасаа хамаагүй бага шатхуун хэрэглэнэ. За тэгээ өөрсдөө яг юм модны гаригийн байрлалаар буцаад замаа олоод ирчих юм байна л да. За энэ 4 нисгэгчгүй хөлгөө болохоор Beatles-ийн 4 гишүүний нэрээр нэрлсэн. За тэгээ энэ номын нөгөө хамгийн ихний пэйж дээр хинд зориулв, тэнд зориулв гэд зохиолчид номоо зориулж байгаа хүмүүсийн нэрийг бичдэг шүү дээ. Тэгээ энэ номын хамгийн ихний хуудсан дээр болохоор John, Paul, George, Ringo дөрөвт зориулв гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр Beatles-ийн бас маш фэн хүн болоо да гэж би
бодсон. Ийм төлөвлөгөөтэй байгаад байдаг. За тэгсэн чинь бас нэг асуудал гарч ирнэ. Тэрний юу юм бэ гэхээр одоо энэ 4 жил ч юм уу 3 жилийн ийм удаан хугацааны комонд ороход маш аюултай. Ихэнх хүмүүс эргэж сэрдэггүй юм байна л да. За тэгээ энэ тухай нэг юм Таиландын компани судалгаа хийсэн гэж ном дээр гарч байгаа байхгүй юу? За тэгээ энэ компани юугаар судалгаа хийсэн бэ гэхээр яг нэг юм генд нэг төрлийн юм өөрчлөлттэй байгаа хүмүүс ийм удаан хугацааны комноос аюулгүй сэрдэг гинэ. За тэр нь болохоор 7,000 хүн тутмын нэгд нь тэр генийн тэр онцгой өөрчлөлт байгаад байна гэж байгаа юм. За ингэнгүүт ерөөхдөө ингээ бүр маш их юм хязгаарлалт орчиж байгаа шүү дээ. Дэлхийн уул нь бол 8 тэрбум хүн байгаад байгаа. За гэтэл тэр дотроос энэ аялалд явах хэмжээний тийм одоо ухаалаг, эрдэмтэн, шинжлэх ухаанч, инженер, нисгэгч байх ёстой. Тэр дотроос 7,000 хүн тутмын нэгэнд нь л энэ ген байгаа. Дахиад тэр дотроос энэ хүмүүс чинь өөрсдөө бас нөгөө сайн дураараа явахыг хүсэх ёстой. Яагаад гэвэл энэ угаасаа л нөгөө suicide mission гэж ярьдаг те. Амиа хорж байгаас ялгаагүй даалгавар байгаа учраас. За тэнгууд бүр ингээд нэг юм сая орчим хүнээс л ерөөсөө сонгож ийн гэж байгаа байхгүй юу? Ингээд эдний багийнхан бол бүр судалсаар агаад яг 6 хүнийг сонгодог. За үндсэн баг. Тэгээ хэрвээ тэр үндсэн багийнханд ямар нэгэн зүйл тохиолдвол тэднийг орлох 3 хүн гэж ингэж сонгосон байгаа. За үндсэн багт нь болохоор Хятадын Лао гэдэг нисгэгч, Оросын Илюхина гэдэг инженер, Францын Дубуа гэдэг эрдэмтэн сонгогдсон байгаа. За эдрийн орлогч багт нь болохоор бас 3 хүн байгаа. Тэгэл мэдээж эдрийгээ бол бүр ингээл маш их хайрлал, аюулгүй байдлыг дээд зэрэгээр хангаж байгаа шүү дээ. Жишээлбэл энэ хоёр багийн 3 хүн дандаа тусдаа машинаар явна, тусдаа онгоцоор ниснэ гэх мэт одоо зургуулангийн зэрэг эрсдэлд оруулах ямар ч тийм үйлдэл хийхгүй ингэж ажиллаж байгаа. За Эва Страт гэдэг энэ нэмэгтэй бол бүр маш зарчимч. Ер нь тэгэл яг гаргаж байгаа шийдвэрүүдийг ингээ харахаар бас аюу ухаалаг. За жишээлбэл ингээд цоо шин дутуу туршигдсан тийм технологи бүтээж авахаар аль хэдийн юм туршигдсан 30 40 50 60 жил те хүмүүс хэрэглээд тасцсан тийм зүйлүүдийг л одоо энэ сансрын хөлөгт хийж өгч явуулна гэж байгаа байхгүй юу. За жишээлбэл задгаа сансарт өмсдөг өмсгөл гэхэд Оросын загвараар хийнэ. Яагаад тэгэхээр тэр загвар хамгийн бат бөх одоо өмсөж тайлахад амархан байсан гэдэг ч юм уу тий. За Grace-ийн хувьд болохоор одоо хөлгийн эрдэмтэн байгаа шүү дээ. 2 эрдэмтэн байгаа. Үндсэн багийн эрдэмтэн, туслах баг, орлогч багийн эрдэмтэн гэдэг. За энэ эрдэмтдүүд бол астрофизикийн талаар мэддэг бүхнээ зааж өгөх үүрэгтэй болж байгаа. За нөгөө Дубуа гэдэг Франц залуу Шапиро гэдэг тэрнийг орлох шаргал бүстэй эмэгтэй байгаа. Тэгсэн чинь энэ хоёроос айр хөвгөлтэй номон дотор ингээ хоорондоо хайр дурлалын харилцаа үүсгээд эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгээд ялангуяа энэ Дубуа нь болохоор надаа нөгөө юу шиг санагдсан. Sheldon Cooper гэдэг нөгөө Big Bang Theory-гийн гол дүрийн залуу шиг нэг тийм жоохон өвөрмөц хувь хүний характертай санагдсан. Grace бас аюу гайхнаа хүн гэж өстой нэрээ сонин амт юм да тий. Удахгүй салхан тодорхой. Хин нэг нь өгөхөн тодорхой байхад ингээл романс, хайрын харилцаа үүсгэж байдаг гэж боддог. За ингээд Hail Mary гэдэг хөлгийг бол асар богино хугацаанд барина. За асар богино хугацаа гэдэг нь болохоор дэлхий дээр одоо хүртэл хөлөг сансрын хөлөг барьж исэн хугацаануудтай харьцуулахад асар богино хугацаа гэж байгаа. Тэгээд сансарт бол хөөрөгчдөг. Гэхдээ яагаад дэлхий дээр өнгөрсөн цаг хугацаагаар бол 12 жил орчмын дараа Grace энэ хөлөг дээр сэрж байгаа хэлээ. Grace-ийн хувьд яг сансарт хөөрөх багт бол байхгүйсэн шүү дээ тий. Саяны энэ бүх ярьсан үйл явдлыг бол Grace яг энэ ас хол сансар огтор үед ойр ганцаараа сэрээд сансрын хөлөгтөөгөө хөлөг хэрхэн ажилдгийг одоо харж танилцж явах үедээ эргэн сандаг. Grace-ийн зэрэгэлдээ орон дээр байсан 2 хүн болохоор Lao, Ilюхина 2 гэдгийг санаад за тэгээ Grace-ийн хувьд тэр хоёрыг яг л кинон дээр гардаг шиг сансарт оршуулнаа. Цаанаас яг энэ нөгөө Hail Mary гэдэг даалгаврын чинь зорилго нь болохоор энэ Tau Ceti гэдэг нартай ойртоод ирэхээрээ багийн 3 гишүүнээ комноос гаргана, хөлгөө удаашруулна энэ гэдэг тийм урьдчилсан төлөвлөгөөтэй байгаад байгаа шүү дээ. За тэгээд зорьсон газар ирсэн учраас хөлөг ингээ аажмаар удаашрсараа зогсно. Тэгсэн чинь ингээд хөлөг зогсохоор хөлөг дотор нөгөө татах хүч нь байхгүй болчихж байгаа юм байна л да. Өмнө нь яаж татах хүчтэй яваад ирсэн бэ гэхээр нөгөө хөлгийн урагшаа тэмүүлж байгаа тэр хурд нь хөлөгт татах хүчийг үүсгэж байсан. Тэгээ энэ намнаас яг миний бас нэг олж мэдж авсан зүйл юу юм бэ гэхээр нөгөө жингүүдл гэдэг зүйл чи айгүй сонирхолтой зүйл эд юм байна. Бидний одоо нөгөө бодож байгаа шиг зүгээр л нэг юм гоё агаар тийм хөөд байгаа мэдрэмж биш. Харин эсрэгээр юм нөгөө хүүхдийн паркт одоо жишээлбэл бид нар нэг юм амар өндрөөс огцом доошоо ундаг тоглоомд суухаар ингээ сандлаасаа хөндөрөөд яг нэг юм пал гээл унж байгаа мэдрэмж авдаг штэ тий. Бүр яг тийм унж байгаа мэдрэмж байдаг юм байна л да тэр жингүүдл гэдэг чинь. Grace хөрх юмтан тэр мэдрэмжинд нь ингээд дасгүй, дургу ингээл
яг л одоо кинон дээр гардаг шиг аюу тийм хөвгөлтэй бүтлгүү дүр байгаад байгаа юм аа. Ингээд ямар ч байсан танихгүй айлын нарны аймаг дээр ирсэн хүн чинь ирсэн зорилгоо биелүүлэхээр ажиллаж эхэлнэ. Телескопоор ингээд харсан чинь үнэхээр тэр нар руу чиглэсэн одоо тэр Петрова зурвас нь бол байдаг. Тэр нарнаас нэг гариг хүртэл юм хоорондоо холбогдсон тийм Петрова зурвас байгаад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ нар бол огтхон ч астрофейжээр өвчлөөгүй гэсэн үг биш, өвчлсөн. Харин яагаад бүдгэрээгүй юм болоо гэдг нь л одоо чухал болчихж байгаа гэсэн. Grace одоо цагт Tau City гэх тэр одноос юм нэлээд зайтай хөлгөө зогсоочсон. Хөлөгтэйгөө техник, технологи, эд зүйлстэйгээ танилцаад дараагийн алхмаа боловсруулах гэж оролдоно. Хөлөг дээр ингээд одоо зөндөө олон юм зөөрийн компьютерууд, лаптопууд байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэр лаптопуудад хүн төрөлхтний олсон, нээсэн, бичсэн, цуглуулсан бүх мэдээлэл, ном, сонин, сэтгүүл, дуу, кино, одоо патент, эрдэм шинжилгээний өгүүлэлэг юу гэдэг те бүгдийг ингээд хуулаад оруулсан байдаг. Энийг ингээд харсан чинь Grace бас нэг юм дурсамж нь орж ирдэг. Тэрний юу юм бэ гэхлээр дэлхий дээр байхад нэг юм шүүх хурал болдог байхгүй юу? Одоо энэ бүх оюуны өмч патентыг эзэмшдэг хүмүүс нийлж агаад нэг хуульч одоо хөслөөд Эвагийн эсрэг шүүх хуралд дуудана. Эваг энэ хүмүүсийн оюуны өмчийг нь ямар ч зөвшөөрлгүй ашиглаад байна гэд. Тэгсэн чинь шүүхтэр болохоор Эва ямар ч хуульч муульч авахгүй өөрөө очоод хоёр баримт гаргаж харуулдаг. Тэр баримт нь болохоор нэг нь энэ хүн ямар ч шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэдэг баримт. Хоёр дахь нь болохоор хэрвээ гэмт хэрэгтэй холбогдсон бол ямар ч тохиолдолд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч энэ хүнд өршөөл үзүүлнэ гэдэг бүр өршөөлийн бичгээ төрүүлээ бичээд авсан байдаг. Энэ болохоор хэсгээс аюу кул санагдсан. Ер нь бол бас яг дэлхийд даяараа яаж даалгаврыг амжилттай болгох вэ гэж хамтран ажиллаж байгаа улс их орнуудын нөгөө тэр эв нэгдлийн бас харуулж байгаа тийм түүх юм шиг санагдсан. За эргээд хэдүүлээ одоо цаг дээр Tau City дээр байгаа Grace дээр очие. Grace тэр авийн нар гаригуудыг дурандаад байжсэн чинь одоо хөлгийнх нь радарт нь нэг гадны биет харагдана. Тэр нь болохоор маш том хавтгай гурвалжин гадаргуутай нэг хөлөг байдаг. Тэр хөлгийн бүтцийг нь хараад Grace шууд өөрөөс нь өөр амьд биетүүд энэ хөлгийг бүтээгээд ирсэн байна гэдгийг ойлгоно. Хөлгийн бүтэц байгаа байдлаас ер нь харахад дэлхийгээс тис өөр уур амьсгалтай, тис өөр одоо агаарын даралттай орчин бол байгаа юм байна гэдгийг бол хараад ойлгочихж байгаа юм. Тийм том хавтгай тэгш гадаргуу бол дэлхийн шинжлэх ухаанаар бол сансрын аялал хийхэд ерөөс огтхонч тохиромжгүй байна л да. За энэ бол мэдээж кинон дээр гардаг хөлгөөс тис өөр хөлөг байгаа. Кинон дээр болохоор нэг юм олон нарийнхан турбанаас бүтцсэн юм шиг тийм хөлөг байдаг шүү дээ. За Grace-ийн хөлгөөс бол энэ шинэ үл мэдэгдэх хөлөг даруй 3 дахин том гэж гардаг. За Grace-ийн хувьд энэ хөлгийг хараад дотор нь айдас догтлох, үл итгэх мэдрэмжүүд төрнө. За энэ бол ойлгомжтой шүү дээ. Дэлхийгээс хамгийн анх хайр гаргийнхантай таарсан хүн болох ч байгаа. Тэр хөлөг бас яг астрофейжийг түлш болгож ашиглаж байгааг нь бол Grace хараад мэддэг. За яах нь вэ гэж үзгээд Grace өөрийнхөө хөлийг асаагаад секундэд 8.6 см-ийн хурдтай хөдлөгсөн чинь нөгөө хөлөг яг ижил хөдлөөд за дотор нь бол яг ямар нэгэн амьд биет ухаалаг биет тэр дотор яг одоо байгаа учраас энэ хөлгийг ингэж хөдлөж байгаа юм байна гэдгийг ойлгоно. Яг тэгэхээр жишээлбэл алсын зайны удирдлагатай байсан бол ингэж шууд хурдан хариу үйлдэл үзүүлэхгүй байсан юм байна л та. Яаж бодсон одоо өөр нэг нарны аймагаас гэхэд хэдэн 10 жилийн гэрлийн жилийн зайд байгаа штэ тий. Тэгээд телескопоор тэр хөлгийг ажиглаа бэжсэн чинь хөлгийн гадаргуу дээр нэг жижигхэн робот гараад ирдэг. Дэлхийд ч гэсэн олон улсын сансрын станцад гадаргуу дээр жижиг сажиг ажил хийх зорилготой ийм робот байд юм байна л да. За тэгсэн чинь тэр робот нь Hail Mary хөлөг рүү нэг зүйл шидчихэж байгаа юм. За нөгөөх нь болохоор хурд нь секундэд 8.6 см буюу түрүүний нөгөө хөлгөө хөдөлгөж үзүүлсэн хурд байгаа байхгүй юу? Эндээс энэ зүйлийг өөрт нь зориулж явуулж байгаа юм байна гэдгийг Grace ойлгоод гарч авахар болно. За ингээ анх удаа сансарт гарч байгаа. Нөгөө сансрынхаа хувцсыг өмсөөд гараад нөгөө лаз шиг хэлбэртэй зүйлийг нь тосож явна. Дотроо орж ирээд хувцаа тайлаад лаз шиг нөгөө роботын шидсэн зүйлийг бариад авсан чинь гар түлэм юм халуун байгаа байхгүй юу? Сансарт нэлээд хэдэн минут эргэлдсэн. Одоо хөрсөн байх учиртай гэж бодохоор анх тэр хөлгөөс гарахтаа бүр маш халуун байсан буюу тэр хөлгийн дотор маш халуун агаартай байдаг байх нэ. За ингээд Grace
хөлгөө татах хүчтэй болгох ёстой. Ингээд татах хүчтэй болгохын тулд хөлгөө дундуур нь нэг юм салгаж жагаад эргүүлдэг. За энэний зургийг нь болохоор бас аюу хөрх юм номынхоо эхний нүүрэн дээр ингээд зураад үзүүлсэн байсан нь бол надад хөрхэн санагдсан. За ингэж эргүүлж жагаад сансаргуу дурангаараа харсан чинь нөгөө хөлг нь бас яг ингээд дагаад эргэлдэж идэг. Тэр нас аюу хөвгөлтэй. Нөгөө хөлөг Грейсийг татах хүчтэй болохын тулд эргэлдэж байна гэдгийг нь ойлгохгүй. Энэ бол бас л одоо нэг хийдэг үйлдэл мэдхгүй дагаал хийгээл хийсэн юм шиг аам л да. Тэгээ Грейси инээд нь хүрээд за мэдээж хүн төрлөختөн бол ямар нэгэн зүйлийг буруу ойлголцолтойгаараа харин хайр гаргийнхантай хамгийн анх буруу ойлголцсон хүн нь би боллоо гэдэг амаа. За тэгээд лабораторид ороод нөгөө зүйлийг онгойлгох гэж үзнэ. Онгойлгохоос өмнө мэдээж янз бүрийн туршилт хийн. Ямар ч тач тэр лаз шиг зүйл болохоор xenon буюу хийгээр хийгдсэн гэдгийг олж мэднэ. Тэгээд тэр нь бол бүр маш гайхалтай. Хийг яаж ийм хатуу бат бөх болгосон юм болоо гэж. За эндээс болохоор Grace энэ хайр гаргийнхан технологийн хувьд манай дэлхийхнээс хамаагүй илүү хөгжилтэй юм байна гэж боддог. Тэгээ ингээ баахан эргүүлж тойруулаад үзэж жагаад бид нар юмыг ингээд яг эргүүлж тагилдгийн яг эсрэгээр нь эргүүлээд нэг үзье гэд үзсэн чинь нөгөө лаз нь онгоочдөг. За тэгээ онгойлгосон чинь аммониа буюу аммиак гэдэг тэр бодис үнэртдэг. Нилээн хурц үнэртдэг. Тэгэхээр тэр аммиакаар одоо амьсгалтын болов гэдэг ийм таамаглал бол бас Grace бий болно. За лазны дотор талд байсан зүйл болохоор кинон дээр яг миний ингэ төсөөлсөн шиг байсан. Ийм нарийнхан төмөр утаснууд дээр тогтоосон жижигэн бөмбөлгүүд байгаа байхгүй юу? Зарим төмөр утас нь нөө Петрова зурсыг илэрхийлж байгаа. Зарим нь нод, зарим нь гариг гэд энэ бүх зүйлийг Grace ойлгоод эргүүлж тойруулаад үзсэн чинь нэг бөмбөлг нь бусдаасаа арай өөр байдаг. За ингээд энэ хайр гаргийн хүн бол тэр одноос ирсэн байна гэдгийг тэмдэглэжээ гэдгийг Grace-аас ойлгоно. За тэр нь болохоор дэлхийхнэр бол биднийхэр бол 40 Эриданы гэж нэрлэдэг од байсан. За энэ од бол бас яг адилхан дэлхийтэй адилхан астрофейжийн асуудалтай болжээ гэдгийг ойлгоод зөрүүлээд Grace өөрийнхөө нарыг буюу манай нарыг нэг юм бодож тэмдэглээд нөгөөтгийгөө буцаж шидэхээр сансарт гарнаа. За энэ удаад болохоор Grace арай хурдан шиддэг. Хүн ингээд нэг шогшиж гүйж байгаа хурд буюу секундэд 2 м орчим хурдтай шиддэг. Тэгвэл секундэд 8.6 см гэж одоо бүр арай л дэнд удаа байгаа сте тий. За ингээд шидснийхаа дараа Grace буцаж орж ирээд нөгөө радараа хараад сууж исэн чинь нөгөө хөлгийн робот нь лазыг тосч аваад авч орсноо удалгүй гарч ирээд буцаад нэг лаз гаргаж ирээ шиднэ. За тэнгуү дахиад Grace нөгөө сансрын хувцас өмсөөл гараад нөгөө лазыг нь тосож аваад орж ирээд нээгээд үтсэн чинь хоёр сансрын хөлгийг дүрсэлчихсэн хооронд нь юм нарийнхан гуурс шиг зүйлээр холбосон байна. За харь гарийнхан бол хэдүүлээ нүүр тулж уулзъя гэжээ. За ингээд миний яг арт янз бүрийн чимээ бас жоохон сонсогдоод иж магадгүй. Яг тэгэхээр манай орчны нэг айл засвар хийгээд тэгээд drill болон алхаар ингээ юм зохиод байгаа чимээ гарч байгаа шүү. Тэгээд тэр болгонд нас нөгөө бичлэгээ зогсоох хэцүү байгаа учраас заримд нь орцсон байж магадгүй. Та бүхнээсээ хүлцэл өчий. Тэсээд сонсоорой. Grace энэ урилгыг хүлээж аваад бүр янз бүрийн юм бодож байгаа юм л да. За ямар ч тааш тэр хөлөгт байгаа хайр гаргийнхан бол дор хаяж хүн төрлөختөр шиг хэмжээний ухаантай байна тий. Астрофейжийг төрш болгож ашиглах хэмжээнд мэдлэгтэй байна. За нөгөө талаас болохоор ус буцлах градусаас өндөр градустай амьдардаг юм байна. Тэгэхээр магадгүй ус шаардахгүйгээр үүсэж өгдсөн байх. Хэрвээ тэгчих юм бол Grace одоо энэ насных нь ажил нь батлагдах гээд байгаа штэ тий. За ингэж бодоод ямар тач уулзгаар шийднэ. За ингээд түнэл барихт нь туслах санаатай хөлгийнхөө гадна хэсгээс ийм материалаар хийгдсэн шүү гэдгийг одоо харуулахын тулд жижигхэн хэсгийг ингэж хугалж авч хагаад нөгөө хөл рүү шидчихдэг. Түнэл барих ажил бол бас нэлээд хугацаанд үргэлжилнэ. Эцэст нь 7 метрийн урттай юм түнэл барьсан байдаг. За тэгээ энэ хэсэг нь бол надад бүр амар хөөрхөн санагдсан. Кинон дээрээ ч гэсэн гардаг. Grace яг хөлгөөсөө ингээ гараад ирсэн чинь түнэлийн голд нэг юм хан босгоцсон байдаг. Тэр ханны учрыг бол кинон дээрээ нэг сайн тайлбарлаагүй санагдсан. Хэрвээ та бүхэн киног нэргээд үзэх юм бол ханыг бас ингээд янз бүрийн нэмгэн зузаантай нефт харагддаггүй гэж олон төрлийн материалаар хийцэн байдаг. Мэдээж Grace болохоор юм шилэн тийм материалаар хийсэн хэсгийг нь очоод 3 тогшсон чинь өөдөөснөөс 3 тогшоод за тэгээ шилэн хэсгээр нь хаарсан чинь гурвалжин маягийн чулуун биетэй 5 одоо хөл гартай гэх юм уу те гар тус бүр нь 3 хуруутай хайр гаргийн хүнийг олж харнаа. Кинон дээр бол яг энэ хайр гаргийн одоо амтныг хүнийг яг л ном дээр дүрслэлэнтэй ижилхэн дүрсэлсэн байсныг хараад би бүр маш их баярлсан. За тэгсэн нөгөө хайр гаргийн хүн маань Grace-ийг хөлөөрөө буцаад оржий гэдэг юм тохиж зангаж үзүүлж байгаа байхгүй юу? Хайр гаргийн хүн маань юм хар бор өнгө холилдсон хад чулуу шиг харагдчихсан учраас Grace түүнийг одоо Rocky буюу чулуухан гэж
нэрлэж байгаа юм аа. Grace хөлөгтөө байж итл удалгүй түнэлээс юм тогших чимээ гарна. Дахиад нөгөө сансрынхаа хувцсыг өмсөөл гараад очсон чинь түнэлийн голд байсан хан тэр чигээр юм Grace-ийн анх тогшсон шилэн хан шиг шилэн болцсон байдаг. Хар гаргийнхан хүн төрлөختөө яаж хардаг, сонсдог, мэдэрдэг гэдгийг мэдэхгүй учраас ханаа хийх маш олон төрлийн материал санал болгосон юм байна л та. Тэгэнгүүт Grace очиод мэдээж нөгөө нүдэрээ бид нар чинь гэрлийн долгионоор дамжуулж хардаг учраас тунгалаг ханыг ингээд сонгосон. Тэгэнгүүт Rocky тэр тунгалаг ханаар бүх ханаа өөрчилсөн байгаа юм. Аюу их юм сэтгэлтэй байгаа байхгүй юу? Дээрэс нь нэмээд энэ хоёр одоо амьд организмын амьсгалдаг агаар амьдардаг агаарын даралт энэ тэс өөр учраас тэр бүгдийг тэнцвэржүүлж одоо нэг нэгнийгээ санамсаргүй алчгүй байх бүх зүйлийг Rocky аль хэдийнэ бодоод энэ түнэл дотроо зохицуулаад барьчихсан байдаг. Rocky болохоор царай гэхээр зүйл бол байхгүй. Ямар ч тач ингээ Grace-ийг л хараад байгаа болтой гэж байгаа байхгүй юу? Ингээд хоёр талаасаа ярьсан чинь Rocky болохоор яг нэг юм халимны дуу шиг ярьдаг. Энэ дууг нь болохоор ном дээр нотоор тэмдэглэсэн байгаа. Ингээд нэг нэгнтэйгээ ярилцаж эхэлнэ. Ямар агаараар амьсгалдаг энтрээ одоо нэг нэгэндээ аль болох өөрсдийнхөө хэмжээнд ойлгуулж эхэлдэг. Grace цаг авчирч үзүүлдэг. Яагаад тэгэхээр Grace-ийн хувьд бол унтах маш чухал. Унтахгүй аюу олон цаг явцсан байгаа. Ер нь бол яг ном дээр хоол болон нойр гэдэг хоёр зүйлбэр маш чухал байр суурь эзэлж гардаг. Grace жишээлбэл заримдаа 20-30 цаг унтахгүй ажиллаад заавал унтах ёстой болдог. Хоол бол бүр яг байнгын мөнхийн сэдэв байдаг. Хүн бол нойр, хоол хоёроор тийм хязгаарлагддаг. Биологи амт юм аа гэдгийг аюулсын харуулж өгсөн юм шиг надад санагдсан. Grace, Rocky хоёр болохоор хоёр талаасаа өөрсдийнхөө цагийг авчираад тэндээс Grace Rocky гэрлэр биш дууны долгионоор харддаг юм байна гэдгийг нь ойлгож авнаа гэсэн үг. Тэгээ дууны долгионоор хардаг учраас одоо хавтгай зүйл бол харж чадахгүй тий. Жишээлбэл компьютерийн дэлгэцэн дээр байгаа бичгийг шууд харж уншиж чадахгүй гэсэн үг. Тодорхой хэмжээнд харах гэдэг зүйл нь товгор одоо 3D гэж ярьдаг тий. Тийм байхаар нөгөө дууны долгион нь яаж ойж байгаагаас шалтгаалаад харж чаддаг юм байна л да. Тэр нь ингээд нэг тийм сул тал юм шиг боловч нөгөө талаас болохоор дуу чимээ аль хүртэл тарах чинь тий. Тэр хүртэл харж чаднаа гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл надаа энэ манай бүр 2-3 давхрын дээр амьдарч байгаа айлыг алхаар хадж байгаа чимээ сонсогдоод байна те. Тэгэхээр энэ чимээ надад сонсогдчихл байгаа бол би бүр тэр хүртэл харж чаднаа гэсэн үг байгаад байгаа байхгүй юу? Хан нэвтэлж харж чаддгаа гэсэн. Тэгээ манай хоёр баатар бол цагаар дамжуулаад хүн төрлөختөн 10-ын тооллын системтэй Rocky-гийн гарийнхан болохоор 6-ын тооллын системтэй байна гэдгийг олж мэддэг. Grace 2 лаптоп холбоод нэг лаптоп дээр Rocky-гийн гаргаж байгаа нотуудыг тэмдэглээд нөгөө лаптоп дээр болохоор тэр нь англиар юу гэсэн үг болохыг бичиж эхэлнэ. Цагийнхаа одоо нэгийн тоороо заагаад нөгөөх нь нэг авиа гаргангууд аль алийг нь тэмдэглэж авч байгаа гэсэн үг шүү дээ тий. Ингээд хоёр хэлний хооронд тол бичиг ер нь ол хийж эхэлж байгаа гэсэн үг. Ингээд хэдхэн цагийн дотор хэдэн мянган хүүхдэд болчихно. Тэгээ хэл гэдэг зүйл бол юм амар гайхалтай зүйл гинэ. Геометрийн прогрессор сурдаг зүйл гэж байгаа байхгүй юу? Номон дээр тэгж гарч байгаа шүү. Олон үг мэддэг болох тусмаа бусад үгийг тайлбарлах дүрслэхэд хялбар болдгоо гэсэн байгаа юм. Ингэсний эцэст энэ хоёр маань эцэст нэг юм хэл нэвтрэлцсэн ээ. Rocky-гийн нарны аймагт ч гэсэндээ астрофизийн гамшиг нүрэлцэн гэдгийг бол Grace яг эцэст нь баталж байгаа юм аа. Хин хинэн одоо унтаагүй удаж байгаа учраас унтахаар шийднэ. Тэгсэн иридианчууд буюу одоо Rocky-гийн гарийнхан бол унтж байгаа нэгнийгээ заавал хажууд нь харж сахидах юм байна л да. Хүн төрлөختөн болтой ингэ унтж агаад ямар нэгэн аюул болвол эсвэл огцом чимээ энэ төр гарвал сэрчдэг. Гэтэл иридианчууд тэгдэггүй гинэ. Би энэ бүрэн амарч дууслаа огц сэрдэг юм байна. Нэг л унтчих юм бол 3 цагийн дараа ч сэрж магадгүй 30 цагийн дараа ч сэрж магадгүй гэж байгаа байхгүй юу? Тиймээс одоо унтж байгаа нэгнийгээ хажууд нь байнга сахиад хамгаалах нь маш чухал зүйл байдаг. Тэгэхээр кинон дээр Grace-ийг ингэ унтж байхад нь би чамайг заавал харнаа гэдэг нь ийм учиртай ажээ. Дараагийн хэдэн өдөр нь энэ хоёр маань нэг нэгнийхэн тухай илүү их таньж мэднэ. Rocky бол 168 кг орчим жинтэй, биеийн температур нь 210 градус орчим байгаа даа. Иридианчуудын дундаж наслалт болохоор 689 жил юм байна л да. Rocky болохоор 291 жилийн настай гэхлээр бүр ингээд нэлээд залуухан одоо хүн байгаа байхгүй юу. Тэгээ Rocky-гийн хөлгийнхэн болохоор үл мэдэгдэх шалтгаанаар бүгдээрээ үхцгээсэн. Rocky ганцаараа яахаа мэдэхгүй энэ Tau City гэдэг наран дээр хурж ирээд 47 жил болжээ. Тэгээ ер нь бол шинжлэх ухааны талаасаа мэдээж нэлээд үнэмшилтэй тайлбарууд бол энэ ном дээр гарч байгаа. Тэгэхээр тэр талыг нь яг
одоо шинжлэх ухааны талаас нь бас сонирхоод уншаа гэх юм бол номыг нэг уншаарай гэж зөвлөмөр байна. Одоо нарны аймаг, хим, физик, биологийн тайлбарууд, хайр гаргийнхныг дүрсэлсэн дүрслэл энэ бүгдээр айгүй сонирхолтой, илүү үнэмшилтэй гардаг. За энэ номыг болохоор Тэнгэр мэдэг ажиллагаа гэдэг нэртэйгээр монгол хэл рүү орчуулад хэвлсэн байгаа шүү. Тэгсэн нэг өдөр Рокки за би танаа хөлөгт амьдрна, амьсгалах өрөө барьнаа гэж хэлдэг. Энэ хэсгийг бас кинон дээр аягаа гоё дүрслсэн юм шиг надад санагдсан. Би яг уншиж байхдаа сайн төсөөлж чадахгүй байсан л да. За гэхдээ нөгөө юм кинон дээр гардаг штэ шилэн материалаар Грейсийн хөлөг дотор нислэгийн болон лаборатори унтах хэсгээр чөлөөтэй явах хоолоо өөртөө хийдэг. Тэр хоолоо нь мэдээж өөрийнх нь амьсгалдаг агаараар дүүрэн за дээрэс нь нэмээд нөгөө агаарын даралт маралт температур нь яг тохируулсан тийм хоолоо хийж байгаа байхгүй юу. За Рокки болохоор ер нь юм хийх бүтээх зүйл дээр аягүй сайн тарих толгойн сэтгэж ажиллаж байгаа талд бүр үнэхээр мундаг цээжээр тоо сайн боддог тий. Тэгээд нэг хэлсэн тоог хизээч мартдаггүй. Жишээлбэл Эриданы гариг дээрх нэг цаг хүний цагаар хэдэн секунд үлээ гэхэд огтхон ч ингээд тоорох юмгүй шууд цээжээр бодчихж байгаа байхгүй юу. Манай Грейс бол тооны машин ч юм уу цаастан дээр заавал үржүүлж хувааж боддог. За энэ тал дээр бол тэгэхээр бидрээс арай илүү даваа талтай юм шиг байгаа юм л да. За нар бүдгэрснээс болоод үүсэх хямрал бол дэлхий дээр 30 орчим жилийн дараа эхэлнэ гэсэн бол одоо энэний бараг тал хугацаа нь өнгөрцөн. Дэлхийгээс 5 сэтийн хүртэл 12 орчим жил. За тэгээд нөгөө Hail Mary барьсан хугацаагаа ингээд бодохоор 15 орчим жил өнгөрцөн байгаа байхгүй юу. За тэгсэн чинь Эриданы дээр болохоор 70 гаруй жилийн дараа энэ хямрал нь эхэлнэ гинэ. За яагаад тэгэхээр Эриданы гэдэг энэ гариг бол бүр маш халуун атмосфер нь дэлхийн агаар мандлаас 29 дахин нягт болохоор гариг нь эргээд халуунаа алдахтаа маш удаан. Тийм учраас ийм их хугацаа бол байгаа юм байна л да. Энэ хугацааг нь сонсоод Грейс баг зэрэг атаархна. Рокки болохоор хоёулаа астрофизикийн судалгаагаа тайван хийе гэсэн чинь Грейс яарад байсан. За энэ учрыг нь бол Рокки бас ингэж ойлгож байгаа юм аа. Рокки тэгсэн чинь нэг хөөрхөн Грейсийн яагаад яарад байгаа учрыг нь сонсонгот тэгвэл хоёулаа яста хурдан гял судлаад хурдан учрыг нь олоод чи дэлхий рүүгээ буцаад тэгээ хүн төрлөخت нь авардаа гэд хэлсэн чинь Грейс болохоор би буцаад явж чадахгүй ягаад тэгэхээр надад хангалттай түлш байхгүй би олж мэдсэн зүйлээ нисгэгчгүй хөлгөөр буцаагаад өөрөө эндээ үлднэ гэж одоо яг үннээ хэлдэг байхгүй. Тэгсэн Рокки гайхаад хүүе тэгээ танаа дэлхийн хүмүүс чи яаж чамааг одоо ийм даалгаварт явуулсан юм бэ гэсэн чинь Грейс тайлбарладаг. Дэлхий бол яг энэ хөлгийг явуулаад тэгээ буцаад авчрах хэмжээний тийм хангалттай астрофизик үйлдвэрлэж чадаагүй. Нэг талдаа л одоо төрш болох хэмжээнд астрофиз үйлдвэрлсэн гэж хайруулдаг. Тэгсэн чинь Рокки хэсэг юм чимээгүй болоод сонсч ирсэн. Чи өстой сайн хүн юм аа гэж хэлдэг. Тэгээ байцснаа гинт үе ингээд би чамд төрш өгч болно штэ. Манай хөлөг наашаага эрэхтэй тооцоолсноос бага төрш зарцуулсан. Чамд хэр их төрш эрэхтэй юм бэ гэд асуусан чинь Грейс надаа 2 сая килограмм астрофиз эрэхтэй гэсэн чинь Рокки наачста надаа хангалттай байгаа надаас ав гэдэг багхгүй юу. Тэгсэн яг тэр мөчөд Грейс шууд ингээд хоолоон зангираад нулимсэн тусалж эхэлнэ. Хөлөг дээр ухаан орсон цагаасаа эхлээд Грейс одоо баг багаар ой санамжаа эргүүлж аваад яг энэ ирсэн даалгаврынхаа мөн чанарыг нь ойлгоод өөрийгөө танихгүй нарны аймагт ойр ганцаараа үхнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж бодсон байсан чинь яг үнэндээ энэ бүхнээс бол маш их айжсанаа ойлгодог. Ухтаа бол яг анх сонгогдсон байсан 3 хүн ч гэсэндээ яг хэрхэн үхэхээ өөрөөсөө сонгоцсон байсан байхгүй юу? Жишээлбэл Лао болохоор өөрийгөө би будж үхнэ гэж сонгосон. Илүүх нь болохоор Хероин гэд хар тамхитай унтуулдаг бодис холиод өөртөө тарина гэж шийддэг. Дубо болохоор хамгийн өвдөлтгүй өхөл буюу азотын хийгээр амьсгалаад унтж байгаа мэт болж жагаад зөөлөн үхэх арга замыг сонгосон байсан. Грейс өөрийгөө ингээд би тэгвэл ямар үхэх арга сонгосон бол гэд бодсон ч гэсэн бодож олж чадахгүй байсан. Гэхдээ яг үхэх цаг нь ирэх юм бол Грейсийн Лао, Илюхина, Дубо агуурын аргаас нь альгийг сонгож болно шүү дээ. За гэхдээ Грейс Роккигийн хэлсэн саяны үгийг сонсоод уйлаад, хайлаад Роккид баярлснаа хэлээд за ингээд астрофизик судлах ажилдаа орноо. За хамгийн ихэнд хийж байгаа зүйл бол яг энтхийн астрофизик судлах байгаа. Магадгүй нарны аймгийн ч юм уу те эсвэл Роккигийн нарны аймагт байгаа астрофизис өөр байна уугүй юу, юугаараа өөр байна вэ гэдгийг судлах бол мэдээж наад захын асуудал. За ном дээр болохоор нэлээд дэлгэрэнгүй бас энэ судалгааны талаар гардаг. Ямар ч тач гэсэн тэр Tau Ceti гэдэг нарнаас нэг гариг хүртэл Петрова зурус үүссэн байгаа. За тэр гариг болохоор хоёулаа нэр өгье гэж Грейс тэгдэг байхгүй юу? Рокки гайхаад яагаад нэр өгд юм бэ гэсэн чинь Грейс энэ хүн төрлөختний уламжлалт байгаа юм аа. Хэрвээ ямар нэгэн зүйлийг чи хамгийн түрүүнд олоод очиж байгаа юм бол тэр зүйлээ чи нэрлэдгээ гэж хэлсэн чинь Рокки бодож ирсэн. За тэгвэл
Ингээд нэг өөрийнхөө хэлээр нэг нэр өгч байгаа шүү дээ тий. Тэгээ наа чи юу гэсэн үг юм ингээд Grace асуусан чинь энэ болохоор миний хайртын нэр байгаамаа гэж хэлдэг байхгүй юу. Тэнгүүд нь Grace бодож байгаа. За тэгвэл наадахыг чинь одоо нэг оноос нь нэрүүч аяг хэцүү шүү дээ. Шууд юм үг оноож л өгнө гэсэн. Тэгэхээр Adrian гэдэг одоо нэр өгөө гэж шийддэг. За ингээд Adrian гэдэг гарагтай болчихж байгаа юм аа. Киноноос ёстой нэрээ 180 градус өөр байсан нэг сцен бол энд гарч байгаа. Grace ингээ юм мэдээ сууж идэг. Rocky болохоор би хөлөөрөө явж юм мэдчихэд ирийг гэд хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь Grace би чамааг юм яаж иддэг чинь хармаар байна гэж хэлдэг. Ер нь бол яг харь гаргийнхны бүхэл зүйлийг нь судалж байгаа шүү дээ. Яаж юм иддэг, яаж унтдаг, одоо яаж сэтгэн боддог гэх тэрийг хармаар байгаа. Тэгсэн чинь Rocky бүр үгүй гэд ичээд бидний юм идж байгаа амар муухай сэжгийн харагддığımаа гэсэн чинь Grace хараа гуйсараа зөвшөөрүүлдэг. Тэгсэн чинь Rocky-гийн одоо юм нэг дээд хэсэгт нь хэмээн нэг нүх нээгдээд эхлээд тэндээс нэг юм ууттай юм гарч ирж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор боловсруулж дууссан хүнс буюу одоо өтгөнөн юм байна л та. Тэгсэн нэг юм чулуушаг юмыг гараараа буталж исэн аа тэр нөхрөөгээ ингээ гулцуулаад оруулдаг. Нэрэл нэг юм жоохон эвгүй тэмсэжийн харагддаг. Кинон дээр болохоор яг эсэргээрээ ярьдээ шүү дээ. Би гоё иддэг. Та нар хүмүүс ямар муухай сэжгээ иддэг юм бэ гэж яриад байд. За ер нь энэ хоёр ингээд айгу хөвгчлөлтэй хоёр дүр нэг нэрээ хөөрхөн юм тоглоом шоглоом хүртэл хийгээл Grace жишээ нь нөгөө Adrian гэд гариг дээр дөхөж ирсэн. Хөөх энэ маш үзэсгэлэнтэй гариг байна шүү гэхэд Rocky чи одоо наадха дараа нь хараачтай эхлээд ажиллаа хий гэдэг ч юм уу хөөрхөн жоок хүртэл хийж эхэлнэ. Adrian гариг руу ойртож ирээд телескопороо нарийн ажилалт хийсэн чинь нар Adrian хоёрын хооронд нүүдэлж байгаа тэр астрофейжийн хэмжээ яг ижил байгааг хардаг. Уг нь бол Adrian дээр ирж астрофейж чи үржиж байгаа штэ тий. Тэгээд буцаагаад нар руугаа явж байгаа. Тэгэхээр нар руу буцаа явж байгаа астрофейжийн хэмжээ бол 2 дахин их байх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн яг тэнцүү байгаад байдаг. За тэндээс Rocky болохоор Adrian дээр астрофейжийн хэмжээг яг нэг л төвшөнд бариад байгаа нэг зүйл байна. Тийм болохоор Adrian дээр астрофейж өсөж үржсэн ч гэсэндээ тэндээ устгагдаад байгаа юм байна гэж бодож олдог. Өөрөөр хэлбэл астрофейжийн эрлэг гэд нэрлэлчээ. Одоо астрофейжийг иддэг зүйл гэсэн үг шүү дээ. Тэр астрофейжийн эрлэг бол Adrian гариг дээр байгаа юм байна. Тэрийг хэрвээ манай нарны аймаг болон Эриданы нарны аймаг дээр авчид тавьчих юм бол асуудал шийдэгдчихнэ гэсэн үг гинэ. За гэтэл тэр астрофейжийн одоо эрлэгийг олж авна гэдэг амаргүй. Сансраас авсан астрофейжийн одоо яг дунд бол яг тийм эрлэг гिचгэр зүйл харагдаагүй байна л да. Тэгэхээр бүр яг тэр Adrian гариг руугаа ойртоод тэр Adrian-ы агаар мандал эрлэг нь байгаад байгаа юм байна гэж мань хоёр дүгнээд Adrian-ы агаар мандлаас дээж цуглуулах болдог. За энэ нь болохоор бүр маш эрсдэлтэй Adrian гариг руу ингээд дөхөх тусам тэр гаригийн татах хүчинд нь орно штэ тий. За тэр татах хүчинд нь орох юм бол хөлөг нь сүрх юм уу да нэлээд бас юм шижлэг ухаанч тайлбаруудтай байсан. Би бол ингэж ойлгосон шүү. Манай хоёр болохоор ярилцаж агаад хөлгөө юм тогтмол хурдаар Adrian-ы татах хүчнээс зүгтаалгасан байдалтай юм зүтгүүлээд 10 км урттай нөгөө xenonite гэдэг материал байгаа шүү дээ. Xenonite нь болохоор xenon гэдэг хийг өөр бусад юм элементүүдтэй холилдсон бат бөх болгоцсон юм материал байгаа. За энэ материалаар хийсэн гинжинд дээж хадгалах саваа бэхлээд доошоо ингээ унжуулад одоо Adrian-ы агаар мандлаас нь дээжээ цуглуулахаар болно. За Grace болохоор энийг яг загас барихтаа ижилхэн гэж зүйрлж хэлж байгаа. Астрофейжийн эрлэгүүд бол одоо Adrian гаригийн агаар мандлын 10 км дотор байна гэж тооцоолсон байгаа юм. За энэ хэсгийг нь болохоор би яг уншиж байхдаа нэг сайн төсөөлж чадахгүй байгаад байсан чинь кинон дээр бол бүр яг гоё айгүй ойлгомжтой харуулсан юм шиг надад санагдсан. Тэгэхээр кино ном хоёр болохоор биенээ айгүй гоё нөхсөн. Тэгээ киног нь хийсэн хүмүүс ч гэсэндээ аль болох нөгөө номдоо үнэнч байж чадах хэмжээгээрээ бүх зүйл дээр үнэнч байя гэж шийдсэн харагдсан. За энэ ажлаа хийх гээд бэлтэж байхдаа ярилцаад Grace яагаад Rocky өөршгөн ганцаараа үлдсэн юм бэ? Буюу яад хөлөг дээрээ ганцхан Rocky л байгаад байгаа юм бэ? Яаж ийм их астрофейжийн түлштэй байгааг нь асуудаг. Гэсэн чинь Rocky болохоор Эриданы гариг бол дэлхийгээс хамаагүй илүү халуун болохоор астрофейжийг бол үржүүлэхэд амархан байсан гинэ. Хүн төрөлхтөн болохоор нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Сахарын цөлийн талыг ашиглаад өчнөө байгаль орчиндөө хортой шийдвэр гаргаж иж 2 сая кг астрофейж үржүүлсэн гэсэн. Тэгсэн чинь энэ дээр нэмээд Эридианчууд болохоор нөгөө харьцангуйн онолыг мэддэггүй юм байна л да. Анх нөгөө Rocky-гийн хөлгийнхэн болохоор 6 жил гаруй яваад 5 сетэд очно гэдэг тооцоолтой байсан чинь Rocky 3 жилийн дотор 5 сетэд ирсэн гэж байгаа байхгүй юу? Яагаад гэдгийг нь ойлгоогүй гэж байгаа юм. За дээрэс нэмээ хөлгийнхэн нь бүгдээрээ нэг юм үл мэдэгдэх өвчин тусаад
нас барцгаасан. Бүр яаж чичээгээд хэнийг ч аварч чадаагүй гэж Rocky ярьдаг. Тэгээ энийг болохоор Grace Rocky тайлбарлаж өгдөг байхгүй юу? Гэрлийн хурдтай тэм төстэй ойрхон хурдаар явах тусам цаг хугацаа өөрөөр явдаг. Чиний хувьд бол яг 3 жилийн аялал байсан байж магадгүй. Гэхдээ танаа гариг дээр хамаагүй илүү цаг хугацаа явсан. Магадгүй тэр 6 жил чинь өнгөрсөн байгаа. Би ч гэсэн ингээд 4 жил гаруй хугацаанд л явж ин тэрсэн. Гэхдээ манай дэлхий дээр бол аль хэдийн 12 жил өнгөрсөн гэд тайлбарлаж өгсөн чинь Rocky хөөрхөн амт ерөөсөө харьцангуй онолыг нөгөө хүлээж авч чадахгүй. Яалаа гэж тийм байд юм бэ? Чи худлаа яриад байгаа юм шүү. Чи надаар тоглоод байгаа юм шүү гэд ерөөсөө Grace итгэдэггүй. Тэгэж жаад нэг юм гэрлийн урдаар явж байгаа бол цаг хугацаа өөрөөр өнгөрдгөө гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа юм. За магадгүй нөгөө би бодохдоо тэр иридианчууд бол нөгөө гэрэл ашигладаггүй, гэрлийг хардаггүй болохоор гэрлийн хурд энтрийг тооцоолоогүй болов уу гэж бас бодсон. За хөлгийн гишүүд нь болохоор нөгөө radiation sickness гэдэг нөгөө цацраг идэвхт туяанд хордож үхсэн байгаад байгаа байхгүй юу? Сансарт одоо нөгөө цацраг идэвхт туяач амар их байд юм байна л да. Сансрын тэр янз бүрийн туяа, янз бүрийн одноос ялгарч байгаа туяа энтергээд Hail Mary хөлөгт бол бүр анханасаа энэ цацрагаас хамгаалалт хийсэн байсан. За иридианчууд болохоор бас яг энэ цацраг туяа, цацрагийн хорыг мэддгүй учраас амнасаа алдцгаасан юм байна. Тэгэхээр бас л нөгөө түрүүн хэлсэн те магадгүй энэ иридианчууд гэрлийн долгионыг хардггүй болохоор radiation буюу энэ цацрагийг мэдээгүй өнгөрцөн болов гэж ойлгосон. За тэгээ Rocky болохоор ягаа ганцаараа хөлгөөс амьд үлдсэн бэ гэсэн чинь хөлгийн хамгийн ард хэсэгт нөгөө түлштэй ойрхон хэсэгт байсан. За astrophage болохоор ер нь бол Rocky-г цацрагаас ингээ хамгаалсан, цацрагаас аварсан байж таардаг. За ингээд бүх зүйлээ тооцоолоод мань хоёр болохоор хөлгөө Adrian гаригийн агаар мандал руу буулгаад 10 км уртаа Xenonite-ийн гинжтэй саваа доошо буулгаад сорьцоо цуглуулчих байгаа юм. За тэр сорьцоо цуглуулсан саваа харин Grace нөгөө сансрын нисгчийн хувцсыг өмсөөд гинжийг ингээд дамарт орох замаар заавал ингээд хөлгөөс гадна гарч иж авах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. За энэ бол нилээд эрсдэлтэй. Кинон дээр бас яг ингэж гардаг. Хөлгөө нөгөө автомат ингээд жолоодлого дээр нь тохируулж тавьчаад хөлөгч нь бол байнга нэг юм Adrian гаригаас гадагшаа зүтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ өөрөө гарчиж байгаа. Ямар ч тач гэсэн сорьцоо бол амжилттай хураагаад буцаад бүхэгтээ орж ирээд сансрын нисгчийн хувцас тайлж идчихэд одоо Hail Mary хөлгөө нөгөө Adrian-ы тойрог замаас ингээд гаргахыг оролдоно. Би болохоор энийг ингээд дахиад хэлэхэд маш энгийнээр ярьчихж байгаа болохоос биш нам дээр бол бүр нэлээ юм тоо баримт нөгөө татах хүч, хөдөлгүүрийн хүч, градус гэдэг тест бөөн зүйл гардаг шүү. Гэтэл Grace-ийг хөлөгтөө ороод ирсэн чинь хөлөг нь өөрт нь захирагдахгүй донслоод бүр бөөн юм болж байгаа юм. Яасан гэсэн чинь хөлгийн түлшний хэсэгт, гадна хэсэгт нь юм 20 метрийн диаметртэй том нүх үүсцэн, гимтцэн гэсэн үг те. Түлшний үүрэг гүйцэтгэжсэн астрофейжүүд Adrian гариг руу бөөн бөөнөөрөө үрчгээр нүүдэлсэн. Хөлөг тэр чигтээ аюултай нөхцөл байдал орноо. Хөлөг ингээд доошоо гариг руу татагдах тусам бүхээгт ингээд даралт татах хүч нөлөөлөөд Grace бүр ингээд гараач өрөх гэд хэцүү болоод эцэст нь тэр бүх зүйл ингээд савлаа салгалсаар агаад нөө нисгчийн суудлын салаад Grace дээрээс ингээд дарчиж байгаа аахгүй бүр маш их хэмжээний татах хүч байгаад байгаа гэсэн. Grace хөдөлж чадхаа болчихно. Одоо сандалтаа дарагдаад нуранган дор орсон хүн шиг болчихно гэсэн. За харин энэ мөчөд болохоор Rocky өөрийнхөө аюулгүй нөгөө барьсан байсан хоолооноосоо гараад хөлгийг тэнцвэржүүлэх болно. Rocky-гийн гариг дээр одоо даралт бол үннээс илүү учраас ямар нэгэн байдлаар хөдлөхөд асуудал байсан ч гэсэндээ ингээ хүчил төрөгч бол Rocky-гийн хувьд хортой бодис байгаад байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээс болоод Rocky-гийн бие нь ингээ галд бүр шатаж эхэлнэ. Бие дээр нь гал гарч эхэлнэ. Rocky арайхийн хөлгийг Adrian-ы агаар мандлаас гаргаад Grace сандалтаороос суллагдана. Grace тэгэл шууд Rocky дээр гүйж очсон чи өнөөх нь хөрхөд ямар ч хөдөлгөөнгүй ингээ болцсон хөвтчихийдэг. За хүнээр бол ухаан алдсан. 170 кг орчим жинтэй те 100 шиг халуун Rocky Grace ингээ татаа зүтгээд арай гэж нөгөө хөлөг доторх аюулгүй тэр нөгөө өөрөөх нь барьсан хоолоор нь оруулчихж байгаа. Ингэж оруулахын тулд Grace өөрөө тэр хоолоор ороод Rocky татгшоо ингээ татж байгаа штэ тий. Тэгээд аммиакаар амьсгалаад бүр ингээ арьс махан хүлэгдээд уушг нь хорсоод одоо нүүр ам нүд мүд ингээ хорсож түлэгдээд бүр нилээн хүнд гэмтэн. За кинон дэр болохоор бас яг энэ хэсэг нь эсэргээрээ байсан. Rocky хүнд шархсан Grace-ийг оронд нь оруулчаад өөрөө хаалтандсан байдаг шүү дээ. За энэ сансрын хөлөг дээр болохоор нөгөө 3 нисгэгчийг 3 жилийн хугацаанд комонд орсон хойгоор нь юм харж асрах одоо үүрэгтэй нэг юм роботон гар байдаг байхгүй юу? 3 нисгэгчд одоо нөгөө зутан болгоцсон хоолыг нь тогтмол өгөх хэрэгцээтэй тусал тариаг нь залгах. За тэр бүхэл нөгөө ингээ булчингийн тогтмол цахилгаанаар өдөөгөөд булчингийн маасыг хадгалах зорилготой тийм сувлэгч робот маягийн зүйл байдаг байхгүй юу? Ямар сандал одоо Grace анх комноос эрэхтэй нэлээд булчинлаг бие өөрөө хүртэл гайхажсэн гэж
ном дээр гардаг. За энэ робот болохоор шууд Grace өөрийнхөө орон дээр очиод ухаалтаа унангууд нь ийм байдлыг үнэлээл за ийм юм тусал залах юм байна. Ингэж тэгэж гэмтсэн байна гэдэг нөгөө болт молтыг нь хийдгээ гэсэн. Ингээд нэлээд хугацаа өнгөрсөй дараа Grace орон дээрээ тусал мөсл хийлгэж гисэн сэргэж байгаа. Нүд цээж нь аимшигтай хорсоод бүр ингээд өвдөж байгаа. Зүүн гар нь болохоор бугуунаасаа эхлээд мөр хүртлээ түлэгдчихсэн болттой байдаг. Rocky харсан чинь яг анх оруулж хэвтүүлсэн тэр газраа л хэвтэж байна. Мэдээж маш хүнд гэмтсэн. Амьсгалж амьдарч одоо дассан агаараасаа даруй 29 дахин тэм шингэн сэрэг орчинд орсон. Гинэт одоо хүчил төрөвчтэй орчинд орсон. Гинэт 200 градусаар ингээд температур нь хүртэл хүйтэн болчихж байгаа шүү дээ. Яг өөрсдөө хүн одоо бид нар өөрсдөө бодоод үзэхэд хүртэл амьд гарч чадахгүй юу гэдэг ийм эрсдэлтэй нөхцөл байдалд орсон байгаамаа. Дараагийн өдөр нь болохоор Grace хэдий ингээ өөрийнх нь биеийн байдал тар байгаа ч гэсэндээ Rocky-г аврахаар шийднэ. Rocky-гийн биеийн шатсан хэсэг дээр ингээ баахан үнс нурам ингээ овоорцсон байгааг хардаг байхгүй юу. Тэнгүүтээ ягаад ч юм Grace энэ зүйлийг цэвэрлэх нь Rocky-д хэрэгтэй юм байна гэж үзээд хөлгөө ухаж байгаа тийм өндөр даралтаар үлээдэг тийм агаар үлээдэг төхөөрөмж болоод бас бөө юм болоод Rocky-гийн хэвсэж байгаа Xenoniter хийсэн хоолойны хананд нь юм жижигхэн нүх гаргаад нөгөө төхөөрөмжөө ажилуулад Rocky-гийн дээр байсан үнс нурмыг үлээлгэж байгаа байхгүй юу. Тэгснээ за би чадах бүхнийг хийлээ анд минь. Одоо би унтж амрахгүй бол тархитлагооч гэсэн ажиллахгүй нэ гэдэг. За бараг л хагас ухаан алдаад хагас унтаад өгч байгаа. Ингээд байжсэн чинь ингээд тог гэж тогших чимээ гарна. Grace сэрнэ гэсэн чинь Rocky сэрчгсэн байсан. Тэгээ Rocky хэлдэг би их өвдөж гин юу болсон бэ гэд асуугаад Grace бүгдийг тайлбарлаж өгнө. Тэгсэн чинь Rocky над дээр байсан энэ хар зүйл хайцсан бэ гэдгсэн чинь Grace би өстө нэрээ чамааг тэр үнс нурмаас чинь салгаж өгсөн. Ингэж даралтай агаараар үлээлгэсэн штэ энэ тэргээ ярьсан чинь Rocky чи намайг алах шахсан байж тээ гэдэг. За энэ бас амар хөөрхөн хэсэг. Одоо жишээлбэл бид нар ингээд нэг арьсаа ингээд шалбалчаар дээр нь ингээд цус гоочжсэн 5 тогтчихдээ штэ тий. Тэгээ тэр 5-ныхаа доор одоо нөгөө шарх маань эдгэрч эхэлдэг. Тэрэн шиг тэр үнс нурам шиг зүйл нь болохоор одоо Rocky-гийн шархны 5 нь байсан юм байна л та. Тэгсэн чинь Grace нэгэн сайн найз болоод найзынхаа шархны 5-ыг бүр юу ч хуулчаад тэгээ унтаад өгсөн байгаа байхгүй юу. За тэгээд Grace Rocky-гаас уучлалтгүй би ингээ олон цаг нойр дутуу тэгээ миний бие өвдсөн байсан болохоор би тэнэг болцсон байжээ уучлаарай гэд. Тэрнээс хойш Grace ямар нэгэн чухал зүйл хийх болохоор л бүр нөгөө Rocky хаширсан чи сайн унтсан биз дээ гэж асуудаг. За түрүүн хэлсэндээ нөгөө нойр хоол гэдэг хоёр сэдв бол энэ номон дээр бүр айгүй юм чухал байр суурьтай орж ирдгээ гэд. За тэгээд энэ хоёрын хооронд бас нэгэн яриа өрнөнө. Яагаад дэлхийн хүн Эриданы хүн хоёр ийм ижил төвшөнд оюун ухаантай байгаа юм болоо гэж Rocky бол гайхдаг. Тэгээ Grace болохоор тэрийг өөрийнхөө онцгоос ингэж тайлбарлаж байгаа юм. Ер нь бол яг нөгөө бид нар чинь өөрсдийнхөө гариг дээрээ бусад бүх амьтнаас хамгийн ухаантай байхад л болно тий. Хувьслын онол бол угаасаа биднийг яг тэгжил хөгжүүлж хувьсгасан. Гэхдээ хувьслын онолыг бас нөгөө талаасаа залхуу гэж хэлж болно. Бусад бүх амьтнаас ухаантай байхад л хангалттай болохоос биш дээшээгээ юм одоо оройгүй гоц ухаантай болох хүнд ингээ ямар ч шаардлага байхгүй учраас аль ч төрөлт нь тийм гоц ухаантай болж хөгжөөгүй буюу нэгнээсээ одоо ингээд 10 100 дахин их ухаантай болж хөгжөөгүй. За тэгэхээр өөрсдийнхөө гариг дээр нөгөө хамгийн доминант, хамгийн давуу амьтан болохын тулд бидэнд нэг өдөө ирээний ухаан, өдөө ирээний IQ хангалттай байсан гэсэн үг юм байна л да. Тэгээ ер нь бол амьтан бол яг аюул занал хийллийг мэдэрч зугтах тэгээд олз идшээ олзолж хөөхөд хангалттай хэмжээний л ухаантай байхад хангалттай байдаг. Тийм байх ёстой. За тэгээ энэ ухаан нь болохоор ер нь татах хүчтэй холбоотой гинэ. Тэгэхээр ертөнцид байгаа одоо бүх амьд биет оршдог гаригууд донд дэлхийн Эриданы хоёрын татах хүч хоорондоо хэдийгээр асар зөрүүтэй ч гэсэндээ бүр ингээ том зургаараа харах юм бол тий дахиад хэдэн 100 хэдэн мянган одоо нарны аймаг гаригуудаар харах юм бол хоорондоо ойролцоо. Яг хуу татах хүч нь 29 дахин өөр гэж гараад байгаа л үү тий. Тэнгүүд том зургаараа харахад 29 дахин өөр байна гэдэг нь тийм том ялгаа биш юм байна. Тийм болохоор одоо хоёр гаригийн амьтад ч ойролцоо цаашлаад доминант буюу одоо хүн гэдэг төрөл зүйлийнхэн ч гэсэндээ оюун ухааны хөгжил нь ойролцоо юм байна гэж Grace тайлбарладаг. Гэсэн чинь Rocky за тэгвэл чи битээр яагаад хоёулаа ингээ өөрсдийнхөө ард түмний төлөө өгөхөд ч бэлэн байгаа. Яагаад тэгж хувьссан боллоо? Уул нь бол хувьслын онолоор ч юм бол амьд организм амьд үлдхийг л хүсэх учиртай юм шүү.
Үхлийг үзэн яддсан биш үү гэсэн чинь Grace бүх хүн өөрийгөө ингэж бусдын төлөө золиослохгүй гэж хариулдаг. Гэтэ Grace болохоор яг өөрөө бол өөрийгөө бусдын төлөө золиослохоор шийдсэн байгаа шүү дээ. Ингээд Grace дэлхий дээр болсон басны үйл явдлыг саннаа. Энэ харилцан ярианасаа улбаалаад Hail Mary хөлгийг бүтээгээд түүнд сууж явах эрдэмтдийг сургах тасгалжуулах гэд бүр асар том төсөл дуусах шатандаа ороод Hail Mary хөлөг 9 хоногийн дараа сансар руу аяллаа эхлүүлэхээр болсон байдаг. Хөлгийг дэлхийн тойрог замд гаргацсан. За инженерүүд бол яг хэсэг хэсгээр нь гаргацсан. Инженерүүд бол хөлгийг өдөр шөнөгүй угсраад яг эцсийн ажлуудаа дуусгаж байгаа. Grace ч гэсэндээ нойр хоолгүй энэ төслийнхөө төлөө зүтгээд нөгөө хичээл ордог байсан ангийнхаа хөөрхөн хүүхдүүдийг санаад гэртээ хайрхыг бол тэсэн ядан хүлээж идэг ийм өдрүүд болж идэгөө. Ингээд тэр өдөр Эватай уулзгаар өрөөнд нь ороод байж исэн чинь аимшигтай газар тэнгэр нүрэглээд Эвагийн өрөө нураад унах нь гэлтэй тийм хүчтэй чичиргээ мэдрэгдэнэ. Эва шууд богино толгойн станцаар холбоо бариад эрдэм шинжилгээний туршилт хийжсэн лаборатори дэлбэрснийг олж мэднэ. Эва Grace хоёр шууд лабораторийн зүг гүйж байгаа. Замдаа нөгөө Эва станцаараа хин тэр лабораторид байсан юу болсныг олж мэдхээр ахин дахин хашгирна. За Эвач тэр Grace ч тэр энэ бүхэнд юусоо итгэж өгөхгүй. Мэдээж тэр лабораторид хэн байсан байж таарах уу? Hail Mary-гийн үндсэн бүрэлдэхүүнд багтсан эрдэмтэн Dubois, тэрнийг орлох бүрэлдэхүүнд багтсан эрдэмтэн Shapiro хоёр байж таарна штэ. Ном юм чин те. Хоёр эрдэмтэн астрофейжээр туршилтыг бэжсэн чинь лабораторийн туслах ажилтан 1 нанограмм астрофейжийг 1 грамтаа андуураад өгсөн байгаа байхгүй. Тэрнээс болоод лаборатори дэлбрээд Hail Mary хөлөгт явах байсан астрофейж тэр чухал шинжилгээ туршилт яг гол тэр цөм нууцыг нь олж мэдэх үүрэгтэй байсан эрдэмтэн хоёулаа нас барчнаа. За одоо цагт болохоор Tau City хотон дээр Rocky Grace хоёр бол астрофейжийн ирэлгийг судлах ажилдаа ганцуу шамдлаад орцсон байгаа. За би бол ирлэг гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс биш астрофейжийн анч гэх юм уу бас л нүдэнд үл үзэгдэх энэ жижигхэн биетэнд Grace болохоор Taumeba гэдэг нэм нэр өгдөг байхгүй юу? Tau City одны аль нэг гаригаас нь олдсон амеба буюу нэг эст амтан учраас Taumeba гэд нэрлэлсэн. Манай хоёрын хувьд бол яг нэг астрофейжээр өвчлсөн хоёр гариг байгаа штэ тий. Манай нарны аймагт сугар гариг, за Рокигийн нарны аймагт болохоор 3 дугаар гариг гэд гариг байгаа. Энэ хоёрын агаар мандалтаа яг ижилхэн тийм бүтцтэй хиймэл орчин үүсгээд нөгөө астрофейж дээрээс нь хийж агаад дээрээс нь Taumeba-га хийгээд энэ хоёр орчинд Taumeba астрофейжээр хооллох нь гэдгийг үзэхээр шийддэг. За нөгөө цахилгаан бараа авчаа бид нар ингээ газар дээр нь ажиллаж гинүү гэд үзээд дэлгүүр шалгачаад авдаг штэ. Яг тэрэн шиг яг энэ Tau City дээр байхдаа энэ Taumeba маань хэр үр ашигтай байна гэдгийг шалгаж үзэж байгаа байхгүй юу. Ингээ мань хоёр унтаас ирсэн чинь хөлөг нь хавар болцсон байдаг. Hail Mary дотор бүх зүйл унтарсан, бүх хөдөлгүүр, бүх гэрэл юм унтарсан. Яаралтай үед хэрэглэх батарей л ажиллаж идэг. Тэрний идэвчсэн байд. Юу болов яаваа гэд судалсан чинь Hail Mary хөлгийн түлшнээс аваас нь өмхийн үнэртэж ийн гэж байгаа байхгүй юу. Яасан бэ гэсэн чинь нөгөө сорьцоо яг оруулж ирсэн өдрөө Grace ингээд биеийн муу байхдаа хөлөг дотроо ил задгаас хавыг нь задлаад Taumeba-г алдсан байгаа юм. За тэгсэн алдагдсан Taumeba болохоор мэдээж өөрийнхөө идэх хоол руу буюу нөгөө түлшний савдах астрофейжийг хайж олоод бүх астрофейжийг идсэн хөлөг ямар ч төлшгүй болцсон байдаг. За нэг ийм асуудал учирч байгаа. Дараагийн хэдэн өдөр нь болохоор Grace хөлгийнхөө түлшний савыг цэвэрлээд ариутгах ажлыг хийнэ. Түлшний савнаас Taumeba-г бол бүр 100% устгаж ариутгахгүй бол хэрвээ ганцхан ширхэг тэр нүдэнд үл үзэгдэх зүйлийг үлдээчих юм бол Rocky-оос хичнээн түлш аваад ч гэсэндээ ингээд бүх түлшийг нь идчих юм байна гэдгийг ойлгодог. За ингээд ямар ч тач түлшний сав мавтайгаа ноцолцож байгаа 4 өдрийн дараа нөгөө сугар болон 3 дугаар гариг хоёрын агаар мандалтаа савнд хийсэн туршилтаа гаргаж ирээд харсан чинь Taumeba нь яагаад ч юм астрофейжүүдийг идээгүй байдаг. Өөрөөр хэлбэл шууд Taumeba-г ингээд аваа явуучих юм бол астрофейжийг устгаж чадахгүй тийм нөхцөл байдал орчиж байгаа байхгүй юу? Энэ бүтгүүлээс болоод Grace сэтгэлээр бүр маш их ундаг. Би уг нь бол энэ ажлыг хийх гэж амиа хорлохоос ямар ч ялгаагүй энэ даалгаврыг өөрийн сайн дураараа гүйцэтгэх гэж ирсэн штэ тий. Гэтэл би үнэхээр энэ даалгаврыг хийж чадах хүн мөн гэж юу? Дэлхийнхэн ингээ буруу хүнээ намайг буруу сонгоод ингээ явуулсан юм биш үү гэж боддог байхгүй юу? За тэгэнгүүтээ эргээд нөгөө дэлхий дээр болсон бас нэгэн үйл явдлыг санджаа. Бүх үйл явдал ерөөсөө санаагүй ингээл баг багаар л санаад байгаа. Ер нь бол яг номон дээр бол нэг бүлэг дээр
одоо цагт буюу 5 сет дээр болж байгаа нэг үйл явдал тэгээд өнгөрсөнд болсон нэг үйл явдал ингээ ээлжлээд гардаг. Ингэж гутрангуудаа Grace бас нэг үйл явдлыг санаж байгаа. Лабораторид дэлбэрэлт болоод Dubois, Shapiro хоёр нас барсны дараа төсөл дээр ажиллаж исэн бүх хүн хуралддаг. Дэлхийд даяар бол одоо энэ төслийг нүдээ ширэгдэлгүүлээгээд хамаг итгэл найдвараа тавьсан байгаа. Ийм ажиллагаанд ийм зүйл болсон гэвэл хүмүүс албар маасаараа хямраад юу ч болж болно. Тийм болохоор дэлбэрэлтийг тас нууцсан байдаг. За түүгээрч зогсохгүй хөлөг хөөхөр товлсон цагтаа л хөөрнөө. Тиймээс одоо энэ Dubois эсвэл Shapiro хоёрыг орлох эрдэмтнийг яаралтай олох ёстой, сонгох ёстой, энд авчрах ёстой, сурах ёстой гэдэг ийм том асуудал үүссэн байгаа. Яаж яах чинь нөгөө түрүү хэлсэн те 3 жилийн комны ая даах хүн бол 7000 хүн тутамд нэг л хүн байгаа гэд. Ямар ч ухаантай эрдэмтэн байсан хэдхэн хоногийн дотроос энэ Grace, Dubois, Shapiro энтрийг ярьсан, судалсан, Grace-ийн зааж өгсөн зүйлийг бол угаасаа судалж амжихгүй. Тэнгүүд яадаг гэхээр Эва шууд Grace-ийг чи яв гэд тулгачдаг. Чамаас шинжилгээ авсан. Чамд тэр урт хугацааны комноос ирэх ген бол байд юм бэлээ. Астрофэжийн тухай чи бүгдийг мэдэн, дээрээс нь чи угаасаа биологч. Нөгөө хоёр чи орлох хүн чи угаасаа биологч байх ёстой шүү дээ. Лао нисгэгч нь Илюхин болохоор эдний инженер нь. Чи энэ хүмүүстэй хамт бүх дасгал сургалтанд орсон, бүх зүйлийг мэднэ. Тиймээс хамгийн тохирох хүн бол чи гэсэн чинь Grace бол угаасаа явахыг хүсэхгүй байсан байгаа байхгүй юу? Тийм учраас Эвагаас дүүл миний дараа тохиромжтой хүн хин юм бэ гэд асуусан чинь тохиромжтой гэдэгт нь бас сайн дураараа явахыг зөвшөөрсөн гэсэн үзүүлэлт орж байгаа. Тэгсэн чинь чиний дараа одоо хамгийн боломжтой боловсрлороо чамтай дүүцэж очих. За тэгээд сайн дураараа явахыг зөвшөөрж байгаа хүн бол нэг эмэгтэй байгаа Парагвай улсад архины үйлдвэрт ажилладаг, химийн чиглэлээр сураад биологийн чиглэлээр одоо давхар хичээл авч исэн эмэгтэй байдаг гэж байгаа байхгүй юу. Grace гэсэн чинь тэр хүнийг аваад ирчихэлтэй. Би тэр хүнд хэрэгтэй бүхнийг хэлээд өгөө гэсэн чи Эва угаасаа тэгж амжихгүй. Хүндрэлтний ирээдүг чи тийм хүнд даатах гэдэг юм уу? Чам шиг ийм боловсралтай хүн байхад бүх зүйлийг мэдж байгаа ийм хүн байхад одоогийн байдлаар мэдлэггүй мэдээлгүй байгаа хүнийг явуулах юм бэ? Чи өөрөө энэ даалгаварт явах ёстой. Гэхдээ чи өөрийнхөө хүслээр явах ёстой. Тийм болохоор би чамд 3 цагийн бод хугацаа өгөө гэж хэлдэг байхгүй юу? 3 цагийн дотор ер нь бол амьдралаа шийднэ гэсэн үг шүү дээ. Лао, Илюхина хоёр ч гэсэндээ сайн дураараа өөрөө зөвшөөрөөгүй хүнийг багийн гишүүнээ болгохгүй гэж бол хэлдэг. За ингээ 3 цагийн дараа Grace Эвагийн өрөөнд орсон чинь тэр өрөөнд нэг том биетэй орс залуу зогсож идэг байхгүй юу? Тэрийг ч нэг Grace тоохгүй. Тэгээ Grace бол өөрөө хэлдэг. Би бол багш хүн. Би хүн төрлөختнийг аварнаа гэж өөр нарны аймаг руу явж байснаас эндээ үлдээд хүүхдүүдтэй хичээлээ заамаар байна. Мэдээж энэ даалгавар бол маш чухал. Гэхдээ энэ даалгавар амжилттай болох уугүй юу гэдгийг бид нар 20-30 жил хүлээн энэ хооронд дэлхий дээр үлдэж байгаа амьдрах хүүхдүүдийг би ирээдүйн тэр хэцүү зовлонтой амьдралд бэлтмээр байна гэсэн чинь Эва чи хүүхдүүдээ аврахын оронд хүүхдүүдтэйгээ хамт өгөхийг сонгож байгаа юм уу? Чи бол аимхан амтан байна. Гэхдээ ямар сонголт алга? Чи энэ даалгаварт явах л болно гэд нөгөө орс залуугаараа Grace-ийг бариулаад нэг өрөөнд оруулаад хорчин. Grace болохоор би үхмээргүй байна. Би явмааргүй байна. Тэ чи намайг алж байна. Энэ бол murder, аллаг гэдгийг зөндөө хашгирсан ч гэсэндээ Эва тоохгүй. За дөнгөд нь Grace аргаа өөрчлөв. Би тэгвэл хамтрахгүй. Би комноос ирснийхаа дараа энэ даалгаврыг чинь нураах болно гэж сүрдүүлсэн чи Эва болохоор чи тэгж чадахгүй. Чи бол яг үндэ дотроо л маш сайн хүн. Тиймээс чи хийх ёстой зүйлээ хийгээд тэгээ сансарт амь тавина. Харин дэлхий дээр чиний алдар нэр үеийн үед одоо түүн дурсагдах болно гэж хэлдэг. За тийм үнэхээр Эвагийн зүв байдаг. Grace энэ дурсамжаа хамгийн сүүл сандаг. Яагаад энэ даалгаварт ирснээ ойлгодог. Тэгсэн ч гэсэндээ даалгаврыг сүйдлэхийг биш харин амжилттай болгохын тулд хамаг бүхнээ дайчлан ажилдаг. Хэдийгээр одоо энэ аимшигтай үннийг ингээ эргээд сансан ч гэсэндээ эрдэмтэн хүний тархин ингээ тасралтгүй ажиллаад яа 5 ба астрофэжиг эзсэнгүү гэж эргэцүүлсээр байгаа дахиад туршилтаа хийдэг. За учир шалтгаан нь бол нөгөө агаар мандалд байсан сугарынч тэр 3 дугаар гаригч тэр агаар мандалд азотын хий байдгийн байна л та. 5 ба болохоор азотын хийг төсвөрлөлтгүй болж таардаг. Сугар гаригийн агаарын 3.5%, 3 дугаар гаригийн агаарын 8% нь азотын хий байдаг юм байна. Rocky сэтгэлээр унаад тэгвэл энэ 5 бач нь биднэрт шаал хэрэггүй юм биш үү? Бид хоёр яаж тэр 2 гаригийн агаарын бүтцийг нь өөрчлөх юм бэ? Хизээч өөрчилж чадахгүй штэ гэсэн чинь Grace тэс өрөөр сэтгэж байгаа байхгүй юу? Агаарыг өөрчилж чадахгүй. Гэхдээ бид нар 5 баг өөрчилж чадна штэ. Яг л одоо нөгөө ковидын вирус альфа, дельта, омикрон ч үлээ те гэд мутацид орсон шиг бид нэр 5 баг мутацид оруулаад өөрсдөө хэрэгтэй болгож чаднаа гэж хэлдэг. Rocky-гийн
төрөлтнүүд өвддөггүй юм байна л да. Вирус гэж зүйл байхгүй учраас Rocky бас энийг мэдтгүй байсан гинэ. За ингээ Grace Rocky-гоор баахан нөгөө Xenonite материалаар сав хийлгэж аваад туршилтаа эхэлнэ. За аз олж нөгөө Dubois Hail Mary дээр азотоор амьсгалж үхнэ гэж шийдсэн байсан учраас Hail Mary хөлөг дээр бол бас нэлээд хэмжээний азот байдаг. Rocky-гоор хийлгсэн 10 саванда 5 мегага хуваач хийгээд маш бага азот нэмээд хэд хоногийн дараа азотод тисэж үлдсэн 5 мегага цуглуулад өөр савнд хийгээд азотын хэмжээг арай илүү нэмээд гих мэтчлэн ингээд нөгөө дасан зохицуулсаар байгаад нэлээд хэдэн 7 хоногийн дараа сугарын агаарч тэр тэрнээс дахиад хэдэн 7 хоногийн дараа 3 дугаар гаригийн агаарыг тисч чадах тийм 5 мегаг эцэст нь гаргаж авч чаднаа. За ингэснийхаа дараа Grace нөгөө түлшнийхаа савыг дахиж цэвэрлээд азотоор ариутгаад Rocky-гийн хийж өгсөн багжаар битүүмжлээд ер нь бол Rocky Grace хоёр аль нь буцаад явахтаа бэлтгэцгэн Rocky Grace-с бэлэг болгоод дэлхийд дээрх бүх мэдээллийг хуулсан нэг лаптоп бэлгэлхийг хүсдэг. Тийм лаптоп нэлээд эдшиг байсан гэсэн шүү дээ. Хэдийгээр Rocky ингээд тоог хурдан боддог, мэдээллийг маш амархан тогтоодог ч гэсэндээ шинжлэх ухааныхаа хөгжлөөрөө бол дэлхий Иридааныгаас төрүүлж явааг ойлгоцсон болохоор ийм бэлэг хүсдэг. За ингээд явах өдөр төхөөд Rocky бас юм баяраар өмсдөг хувцс гээд нэг хувцс өмсчихсэн. Grace болохоор хөлөг дээрээсээ Ильюхинагийн цөмхнээс арх олчихсан. Хоёулаа өөр өөрсдөө хоолыг идээд одоо амжилттай 5 мегаг гаргаж авсан. Баяраа тэмдэглэнэ. Grace болохоор Rocky-гоос 5 мегаг хадгалах нөгөө жижигхэн сав дахиад 4-ийг хийгээд өгөөч гэж гуйдаг. Миний одоо буцах замд юу ч болоо илээ те. Тийм болохоор нөгөө 4 нисгэгчгүй хөлгөө ашиглаад тэр 4 тус бүрэн юм 5 мегата сав хийгээд дэлхий рүү давхар явуулах гэсэн юм аа. Би бас яг хүрхүүжэж магадгүй гэж гуйдаг. За Rocky болохоор тэр савыг нь илүү бат бөх одоо нөгөө Xenonite-аас ч илүү бат бөх Ириданы ган материалаар хийж өгөхөөр болдог. За тэгээ байжсэн чинь Grace гонигтай царайлал ер нь жоохон согтцсон байгаа. Rocky яагаад гонилсан бэ гэж асуусан чинь одоо миний гэртээ хайрах зам бол бүр маш их холоо 4 жил гарan явна. Тэгэд энэ хугацаанд би ганцаараа байна. Ганцаардна гэж Rocky тайлбарлаж хэлдэг. За Grace болохоор буцахтаа ер нь бол нөгөө комд орохгүй байхаар шийдсэн. Хэдийгээр комноос сэрэх гентэй байсан ч гэсэндээ Lao Ильюхина хоёр комноос сэрч чадахгүй дээ нас барчихсан шүү дээ. Тэгэхээр тийм илүү нэмэлт эрсдэл авахгүй гэж шийдсэн байдаг. Hail Mary хөлөгт бол 3 хүний комд байх хугацаанд нь идүүлэх зутан хоол. За тэгээд 5 сет дээр хэдэн сар болоход идэх энгийн хоолны нөөц байсан. Нөгөө хоёр нь нас барсан болохоор тэр хоёрынхоо идэх хоолыг бол Grace ганцаараа маш нарийн хуваарлаад идээд явах юм бол өлбөрч өгөхгүйгээр дэлхийд хүрэх боломжтой. Одоо Hail Mary хөлгийн чинь бол 5 сетээс буцаагаад дэлхий рүү очно гэдэг ямар ч тийм бэлтгэл хийгээгүй учраас тийм илүү хоол молч байхгүй. Grace тэгээд Rocky-д хоёулаа удахгүй үрд баяртай гэж хэлэх болно доо гэсэн чинь Rocky яагаад үрд гэж хоёулаа нарнуудаа авраад тэгээ Astrophage-ийг ашиглаад нэгнийдээ зочилж болно штэ гэж хэлдэг. Grace гэсэн чинь 50 жилийн дотор тэгж амжих болов гэсэн чинь Rocky яагаад 50 жил гэж арайч тийм хурдан хугацаанд л амжихгүй байхаа гэж хариулдаг байхгүй. Тэгсэн Grace надаа одоо цаана нь 50 гаруй жил л амьдрах нас үлдсэн. Хүн төрлөختөн тийм л богино насалт юм аа гэж бас ярилцсанаа. За ингээ эцэст нь Grace Rocky-гийн хөлгөөс 2.2 сая килограмм Astrophage төрш шилжүүлж аваад явхаар болно. За ингээ салхаас гүйцэтгэхдээ Rocky Grace-с чиний нүүрнээс яа ус гожод байгаа юм бэ гэж асуусан чинь Grace болохоор хүн төрлөختний онцлог гэж хэлээд за энэ хоёр маань салах ёсоо гүйцэтгээд тус тусынхаа хөлөгт суугаад гэрийн зүг хөлгийн жолоо залнаа. Grace-ийн гэртээ харих аялал эхлээд 32 өдөр өнгөрсөн байна. Одоо дахиад 51 өдөр яг идэх жинхэнэ хоол байгаа. Тэгээд үлдсэн замынхаа туршид Common байхад нөгөө ходоод руу гуурсаар шургуулад идүүлжсэн тэр нялцгаа зутан хоолыг идэх болно. Энэ зур Grace Eva-та бас ярьсан нэг яриагаа эргэж сандаг. Eva болохоор хүн төрлөختөө өнгөрсөн 50 мянган жилийн туршид бүх цаг зав, эрч хүч, оюун ухаан бүх зүйлээ зөвхөн хоол олж идэхэд л зориулсан байдаг. Хоолны төлөө дайн хийдэг, хоол олохын тулд бүхнийг хийдэг байсан. 200 гаруйхан жилийн өмнө аж үйлдвэрийн хувьсгал болоод хоол олдцтой болсон учраас хүмүүс соёл нийгэмтэй өөр зүйлд анхаарах цаг зав ирч хүчтэй болсон. Антарктидын мөсийг хайлуулж дэлхийн хүүтэрлийг зогсоох арга нэг талаараа тусдаа. Гэхдээ нөгөө талаараа тэрнээс болж үүсэх байгалийн тэнцвэргүй байдлаас болоод дэлхийн хүн амын тал нь үхнэ. Зөвхөн тэр мөсийг хайлуулснаас болоод тал нь үхнэ. Гэхдээ тэр тал нь үхэх бол юу ч биш. Бид нэр хоолны төлөө
хоол олж идэхин төлөө яахаас ч буцахгүй болох тийм цаг үе рүү ойртож байна. Тэр үед дэлхийн улс орнууд одоогийн шиг хүчээ нэгтгээд үнсээ тэгш хуваарлана гэж байх уу те? Хизээш тийм байхгүй. Дэлхийд даяар нийгмийн хэм хэмжээ гэдэг зүйл байхгүй болно. Дайн халдварт өвчин өлсгөлөн бий болно. Hail Mary бол одоо бидний цорын ганц аврал гэж ярьжсэнаа сандаг. Энийг санаад Грейс яг ингээд өөрийг нь ийм даалгаварт хүчээр явуулсан Эвад эргэж чадсан нэг хатуухан хідүүг хилэндэ гэж бодхоос гадна яг өөрийг нь ямар дэлхий одоо огтож авах болоо гэдгийг бас гайхаж боддог. Дэлхийгээс яваад эргэж очих гэсэн байтал дэлхий дээр нийтдээ 26 жил өнгөрцөн байна. Хичээл заадаг байсан хүүхдүүд нь 40 нас хүрцгээсэн. Нийгмийг яг нуруунд дээрээ үүрж явах те хамгийн чухал ажлыг хийж байна. Миний одоо сурагч байсан хүүхдүүд амьд байгаа болоо гэх зэрэг зүйлсийг эргцүүлэн одоо замдаа явж идэг. За Грейсийн өдөр тутамд хийдэг нэг ажил нь болохоор нөгөө 5 мебагаа хооллдог. 5 мебагаа хооллох зорилгоор хөлөг дотроо нэм жижигэн савнд астрофейж хийчихсэн. Тэрнээсээ астрофейжийг аваад 5 мебадаа ингээ өгдөг байсан чинь нэг өдөр нь тэр савнд хоосон. Тэгээд нөгөө л нэг танил өмхийн өнөр өнөртчихэд байхгүй юу. Өөрөөр хэлбэл дахиад 5 мебагаа савнаасаа алдсан. За өмнөх удаад ийм зүйл болоход бол нөгөө тэр 5 меба чинь Hail Mary-гийн бүх түлшийн юу ч үедсэн штэ тий. Тийм учраас задгаа сансрын хаан ихтэй ингээд түлшчгүй гацна гэдэг юм айдас прогрессийг нөмөрж аваад бүх зүйлээ шалгаж үзнэ. За тэгтэл бол түлш бол асуудалгүй байна. Тэгээд 5 меба зөвхөн бүхээг дотор тарсан байна гэдгийг олж мэдээд дахиад цэвэрлээд 10% азотоор ариутгах ажлыг 3 хоногжонгоо хийгээд 5 мебаг бүхээгээсээ бүрэн устгасан гэдэгт итгэлтэй болсныхоо дараа яагаад энэ 5 меба ингээд алдагдчихваа? 5 мебаг агуулсан одоо бүх сав суулгатай зүү зохистой харьцсан тий. Анхны удаагийн шиг тэгээ жил задгаа огтхонч нээгээгүй хэрнээ алдчихваа гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энэ нь эргээд нөгөө хувьслын онолтой холбоотой байна л да. 5 мебаг хамгийн дээдл нь Грейс болохоор 8% азотод тэсвэртэй болгож дасан зохицуулсан шүү дээ тий. Тэгсэн чинь эргээд тэр 5 меба ч гэсэндээ амьд организм учраас амиа аврах тийм оролдлого хийгээд нөгөө зенонитээр хийсэн байсан савнд байсан учраас зенонитийн молекул завсар нуугдаад цаашлаад нөгөө саваа нэвтэлж чаддаг болж хувьсан өөрчлөгдсөн байна гинэ. За энийг олж мэдж байгаа юм. Ингэж хувьсан 5 мебаг одоо жишээлбэл гялгар утанд ч юм уу те зүгээр ингээд энгийн хөнгөн цагаан лаазанд хийхэд тэр 5 мебаг алдахгүй. Гэхдээ зенонит гэдэг энэ хатуу материалд хийчихэл юм бол энэ зенониттэй нөгөө нефт гараас урцсан учраас амархан оргаа гарчих юм байна л да. За тэгвэл Грейсийн хувьд бол тэгвэл ашгүйдээ энэ бол маш боломжийн асуудал байна те. 5 мебатай савнуудаа өөр одоо савнд хийгээл тусгаарлал. За магадгүй нөгөө зиплог амийг нь уйдаг тийм уутан тэгээд л энэ асуудал болчих юм байна гэж баярлснаа. Гэнэт Рокиг сандаг. Яа тэгэхээр Рокигийн хөлөгчөн тэр жигтэй зенонит 5 меба бол Рокигийн хөлөгт дураараас илгүүцээд түлшний хэсэгт нь очиод хэдэн сая килограмм астрофейжийг хэдхэн хоногийн дотор идэж чадна. Тэгхийн бол Rocky сансарт гав ганцаараа ямар ч авралгүй болно. За ингээд Грейсийн өмнө маш том хоёр сонголт гарч ирж байгаа. Юу ч болоогүй юм шиг дэлхий рүүгээ буцах. Тэгхийн бол Rocky үхэн. Дэлхий дээр хүртэл дотны найзтай байгаагүй Грейсийн ганц дотны найз нь Rocky штэ. Эсвэл Грейс эргэж очиод Rocky-г аварч болно. Гэхдээ нэгэнтээ тэр зүг рүү явчих юм бол буцаад дэлхий рүү явах түлш хоол хүнс олдохгүй учраас хамтдаа Ириданер бол явж таарна. Hail Mary дээр бол жишээ нь Ириданы дээр очлоо гэхэд ганц мод ч юм уу те ганц цэцэг одоо юу гэдэг ганц ширхэг сонгон жургуулах ямар ч тийм үр байхгүй. Угаасаа тийм зүйлд бэлтгэгдээгүй байсан. Тиймээс нэх удалгүй Грейс өлбөрч өгөх болно. Гэтэ яг ямар ч байсан тэрнээсээ өмнө бол Beatles-ийн нөгөө гишүүдийн нэртэй нисгэгчгүй хөлгүүдтэй 5 мебагаа ачаад дэлхий рүү явуулж учраас дэлхийг аврах тал дээр бол санаа зовлтгүй болчихно. Гэтэ найзаагаа аварснаар өөрөө идж уух зүйлгүй болоод өлбөрч өгнө гэдэг ийм шийдвэртэй тулгарчж байгаа юм. Грейс шийдвэрээ гаргаж чадахгүй. Толгоогоо салаавчлаад бүр ингээ уйлж байгаа. Нүдээ аних бүрдэн ингээ 5 гараараа ямар нэг юм засгаад оролцож байгаа. Хөлгөн түлшгүй болцсон, сансарт гаццсан Rocky-г харагдаад байна гинэ. За ингээд Грейс зоргоо чангалаад шийдвэрээ гаргана. Грейс уучлаарай Rocky гэж хэлээд нэг товчлуур дээр даардаг. Энэ болохоор нөгөө нисгэгчүү хөлгүүдийг дэлхий рүү илгээх товчлуур юм байна. Хөлгүүд бол өөрсдөө дэлхийг ямар ч асуудалгүй олоод очиж чадна. Яагаад уучлаарай Rocky гэсэн юм бэ гэхээр Rocky уг нь энэ хөлгүүдийг айгу сонирчрахад нэгийг өгчих юм болов уу гэдээ гойртой тараад исэн юм байлээ л дээ. Грейс хөлгөө эргүүлээд
Rocky-гийн явсан зүг рүү явж эхлэн 6-7 хоногийн турш явна. Яг аль хавьд түлшин дуусаад зогсныг мэдэхгүй учраас энэ хавьд байгаа байхтаа гэсэн газраа очиод эргэн тойрны 20 сая километрийг самнах ёстой болно. 20 сая километр гэдэг чи одоо дэлхийгээс нар руу хүрэх зайны 8.1-тэй тэнцэх хэмжээ юм байна. Дугуй дүрсийг ингээд бид нар 360 градус гэж үздэг шүү дээ, тий. Сансар 3D болохоор sphere бөмбөлөг дүрс байх ёстой. Бөмбөлөг гэдэг чинь 41252 градус ойролцоогоор байд юм байна. Тэгэхээр 20 сая километрт 41252 градус радараараа ингээд хайлт хийх ёстой болчихж байгаа байхгүй юу? Сансар окторгуу чи асар том. Дээрээс нь Rocky-гийн хөлөг түлшгүй болцсон учраас ямар нэгэн байдлаар одоо гэрэл гаргах ч юм уу дахиад өгөх тэмцүүлгүй болчихж байгаа. За ингээд яадаг вэ гэхээр Grace радараа асаагаад 5 градусын наривчлалтаагаар дурангаа эргүүлээд Rocky-гийн хөлгийг хайж хэлнэ. Аз болж яг нэг 55 градус самнасны дараа Rocky-гийн хөлгийг олоод аль чадхаараа ойртож очино. Радиогоороо холбоо барих гэсэн боловч ерөөсө холбоо барьж болохгүй, холбоо барьж чаддгүй. Уг нь бол Rocky ч гэсэндээ Hail Mary-г харах боломжтой тийм зайд ирсэн байхад Rocky-гийн зүгээс ч гэсэн таг чиг байсаар байдаг. Тэнгүүд нь Grace Rocky үхсэн бахтаа гэж айгаад сансрын нөгөө хувцас өмсөд Rocky-гийн хөлөг рүү ингээ өөрийгөө хөлгөөсөө түлхээд жийж очиод гаднаас нь ингээ тогсож байгаа байхгүй юу? Rocky-г дуудана. Тэгсэн Grace-ийн одоо өмсгөлийн чихвчэнд нь Rocky-гийн хоолой орж ирдэг. Grace чи намайг аврахаар ирсэн юм уу гэд бүр үнэхээр их баярлж байгаа нь сонсогдно. Grace хөлөг рүүгээ буцаад Rocky дахиад нөгөө хоёр хөлгийг холбох түнэлээ барьж байгаа. Rocky тэгээд Grace-ийн хөлөг дээр ирээд баярлалаа Grace, манай хүн төрлөختөн, манай хүн ард чамайг үнэхээр сайхан угтаж авах болон чамайг үнэхээр сайн асарна. Очоод хурдхан астрофейж үржүүлээд чамайг дэлхий рүү хүргэж өгнө гэсэн чинь Grace. Харамсалтай нь би гэртээ харж чадахгүй. Надаа хоол байхгүй. Би удахгүй хоол маань дуусгаар өөхөх болно гэсэн чинь Rocky. Өө тийм үү, тэгвэл чи яг одоо дэлхий рүүгээ яваа. Чи яг одоо дэлхий рүүгээ бууц, би эндээ байж. Иридианчууд энэ хөлгийн араас хизээ нэгэн цагт дахиад хөлөг явуулж таараа гэдгсэн чинь Grace тэгж хүлээгч юм барьцгүй штэ, чи хүн ардынхаа амьдралыг тийм магадгүй гэсэн хүлээлтээр солих гээд байгаа мó гэж асууна. Rocky болохоор чи тэгээд Ириданы дээрх манай гариг дээрх хоолыг идэж чадахгүй юм бол астрофейж ч юм уу тавмэ баг идэж болохгүй мó гэж асуудаг. За астрофейжийг бол идэж болохгүй. Ягаад гэхээр тэр чинь бүр ингээд 96 градусын халуунтай зүйл байгаа байхгүй. Бусалж байгаа халуус ингээд хоолоор уцтгаж байгаа юм шиг болчихж байгаа штэ. Гэтэл тавмэ бан өөрийнхөө энергийг глюкоз буюу сахар хэлбэрээр хадгалдаг юм байна. Ингээд энэ асуудал шийдэгдэх болно. Grace Ириданы гариг дээр ирээд нэлээд хэдэн жил болжээ. Эхний хэдэн жил нь их л хэцүү байсан. Тавмэбаг идээд хангалттай хэмжээний калори авч исэн ч гэсэндээ хангалттай хэмжээний шимт хижээл авч чадахгүй байсан болохоор маш олон төрлийн өвчин тусаад бараг л өвхөх шахсан. Гэхдээ иридианчууд өөрийг нь хүндлээд яг л гэртээ байгаа юм шиг амьдрах боломжтой тийм бөмбөлөг хийж өгсөн. Тэр байтугай өөрийнх нь булчингаас нь эд авч агаад тэр эдээ ургуулад хиймэл мах хүртэл хийж өгдөг болсон гинэ. Тэр махаар хийсэн бүргэрийг Grace өдөрт нэг удаа иддэг. Тэгээ би бүргэр гэд нэрлэлсэн. За ер нь бол энэ ном дээр бас нэр өгөх талаар зөндөө гардаг. Жишээлбэл Grace-ийн хөлөг Hail Mary гэд нэртэй, Rocky-ийн хөлөг нэргүй байдаг. Adrian гаригийг нэрлэх эрхийг Grace Rocky-д өгдөг штэ тий. Тэгэхээр энэ нөгөө нэр өгөх гэдэг чинь хүн төрлөختний бас special соёл юм байна гэж энэ номонд оруулж өгсөн байгаа. За дэлхий дээр юу болсныг бол Grace мэдэхгүй. Нөгөө дөрвөн Beatles маань дэлхийгээ олж оцсон болов. Тэр үед хүн төрлөختөй амьд байсан болов гэдгийг одоо мэдэх ямар ч боломжгүй. Яг одоо Ириданы гаригаас дэлхий рүү гэрлийн хурдаар зурус явууллаа гэхэд 16 гэрлийн жилийн зайд байгаа учраас хариу эртэл 32 жил болно тий. Grace яг одоо Ириданыгаас гараад гэрлийн хурдаар дэлхий рүү явлаа гэхэд ямархуу дэлхий өөрийг нь хүлээж авахыг мэдэхгүй учраас эндээ үлдэхээр шийдсэн. Одоо тэгээд Grace бол 30 гаруй насны залуу байхаа болоод дунд нь нөгөө гэрлийн хурдаар явсан учраас цаг өөр мөрөөр яваад яг биологийн нас нь бол 50 гаруй настай. Гэхдээ дэлхийн төрсөн оноороо бодоод үзэх юм бол 71 настай болцсон байдаг. Энэ үйл явдал болж байгаа өдөр Grace амьдардаг бөмбөлгийнхөө захад очиход Rocky аль хэдийн ирчихсэн Grace-ийг хүлээж идэг. Тэгээд чамд дуулгах нэг сайн мэдээ байна гэдэг. Танаа дэлхийн нар эргээд маш тодор гэрэлтэж эхэлжээ гэдгийг сонсоод Grace өөрөө ирэхгүй уйлнаа. Өөрөөр хэлбэл нөгөө Beatles-үүд маань амжилттайгаар дэлхийг олж очоод хүн төрлөختөй амжилттайгаар астрофейжийг зогсоож чаджээ. Ингээд Grace Rocky-та хэдэн үг сольчоод тэр өдрийнхөө хуваарьт ажил руугаа яарад явна. Grace яг өөрт нь зориулан тусгаалan зассан өрөөнд ороод
гэрлийн хурд хэд эдгийг хэл хүүхдээ нөө гэж асуухад 12 иргэдийн хүүхэд гараа өргөд би илий гэснээр ном маань дуснаа. За нэг ийм ном уншаад киног нь үзсэн. Киног нь үзээд бүр ямар хүүхдэд ээлтэй кино вэ гэж бодсон. Хүүхдтэйгээ үзэхэд бүр огтхон санаа зовлтгүй тийм кино байсан. Тэгсэн чинь угаасаа энэ Ryan Gosling гэдэг гол дүрийн маань жүжигчин залуу энэ номыг кино болгох эрхийг нь бүр 2020 онд буюу одоо ном нь 21 онд хэвлэгдсэн. Ном нь хэвлэгдээгүй байхад аваад продюсерээр нь өөрөө бас давхар ажилласан юм байлээ. Тэгээд зорилго нь болохоор үр хүүхдтэйгээ гэр бүлээрээ үзэж бодлох тийм өөдрөг сансрын кино хийнэ гэдэг зорилготой байсан гэж байгаа юм. Энэ тэгээд ном маань яагаад ингэж хэвлэгдэхээс өмнө кино болох эрхэн зарагдсан юм бэ гэхээр номын зохиолч Andy Weir хамгийн анхны яг бүрэн хэмжээний роман The Martian гэдэг зохиол байдаг. Марс ангараг гаригийн хүн гэж орчуулах юм уу да. Энэ зохиолоор болохоор 2015 онд кино хийсэн, гол дүрд нь Matt Damon тоглосон. Та бүхэн үзсэн байх гэж бодож байна. Нөгөө ангараг гараг дээр төмс тариал хийдээд байдаг шүү дээ. Энэ кино маш амжилттай болоод зохиолч нь ч гэсэндээ яг номоороо хит хитэн шагнал авсан. Тийм болохоор энэ зохиолчийн дараагийн номыг бол хүлээлт аягүй хөндөр байсан юм байлээ. Тэг яг дараа нь бичсэн номынхоо эрхийг зарсан. Гэтэ тэр номонч тэр нэг амжилтанд хүрээгүй. Кино нь яг хийгдэх гэж явж яснаа тэр төсөл бол нураад унтсан. Тэрний дараагийнхаа номыг In Project Hail Mary бичсэн. За энэ бол угаасаа ямар их амжилттай байгааг нь бид нараас өнөөдөр бүгдээрээ харж байна. Киноны гол дүр тоглосон Ryan Gosling болохоор өөрөө бас энэ номонд аягүй их дуртай фэн нь байсан учраас номонд нэлээд үнэнчээр одоо киногоо хийсэн аль болох нөгөө илүү дутуу хэрэггүй шин зүйл оруулж ирэхгүй. За дээрээс нь энэ киноны зураг авалтыг хийхдээ ерөөсөө нөгөө ногоон green screen гэж ярьдаг те. Тэрийг бол аль болох ашиглаагүй бүх зүйлийг найлуулах бодитоор хийсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд анхны яг энэ кино ингээд найруулагч нь найруулж дуусаад найруулагчийн одоо эвлүүлсэн хувилбар нь бол 4 цаг гаруй урттай байсан гэж байгаа юм. За мэдээж 4 цагийн урттай кино байж болохгүй учраас хассаар агаад 2 цаг 36 минутын кино болгосон. За тэгэхээр түрүүн бас хэлсэн ном дээр гарсан бүх зүйл кинон дээр мэдээж гарч амжаагүй. За жишээлбэл нөө Эвагийн шүүх хурлын талаар те сахарын цөлийг ашигласан Антарктидын мөсийг дэлбэлсэн гэх зэрэг үйл явдал гараагүй бол та бүхэн анзаарсан байх. За нөгөө талаас болохоор ном дээр гараагүй зүйлс бас кинон дээр гарсан. За жишээлбэл Эва дуудулсан. Нөгөө Harry Styles-ийн Sign of the Times дуудулсан шүү дээ. Ингэж Эваг дуулуулсан нь болохоор яг найруулагч болон кино багийнхны зүгээс Эваг илүү хүнлэг болгож харагдуулах зорилготой байсан гэж байгаа байхгүй юу? Гэхдээ ном дээр бол тэр Эва хүнлэг байна уугүй байна уу? Тэр нь огтхонч чухал биш байдаг. Тэг миний бодлоор баг тийм байсан аюу зөв юм шиг санагдсан. Хүн төрлөختөн ингээ мөхөлтөө тулчаад байхад Эва шиг тийм прагматик зан гаргах удирдахч угаасаа гарч ирэх байх. Тэр хүнийг тэгээд үнэлэг харагдуулах ямар шаардлага байхгүй. Угаасаа бид нар бүгдээрээ энэ хүн бол хүн төрлөختний төлөө ийм зүйлийг хийж гинэ гэдгийг ойлгоод байгаа шүү дээ. За ном дээр гараагүй кинон дээр гарсан бас нэг сцен болохоор Grace Rocky-гийн хөлөг дотор орж үздэг сцен байдаг. Тэгээд энэ сцен болохоор эсрэгээр надад бүр маш их таалагдсан. Дууны долгионоор ингээд бүхнийг хардаг одоо хүн гэх юм уу амьтан амьд организм байна шүү дээ. Тийм амьд организмын хөлөг дотор яг юм үлээвэр хөгжмийг санагдуулсан тийм бүтцтэй байсан нь надад бол маш гоё шийдэл байсан. Үнэхээр л нэрэл яг ийм л байх учиртай да. Яа гэвэл дуу чимээ гэдэг тэдний хувьд маш чухал зүйл байгаад байгаа байхгүй юу? За тэгээ номыг уншсан болон киног нь үзсэн аль алийг нь хийсэн хүмүүс дунд одоо хамгийн түгээмэл явж байгаа нэг шүүмжлэл байгаа. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр ном дээр гарсан нөгөө юм сэтгэл хөдлөмөр эсвэл аимшигтай үйл явдлыг кинон дээр ингээд аюу хурдан хальт харуулад өнгөрсөн нь бол киног юм дэндүү хөнгөмсөг болгосон юм шүү дээ гэдэг шүүмжлэл бол байлаа. Жишээлбэл нөгөө Rocky төрш үгүй гэхэд Gracie уйлж байгаа хэсэг ч юм уу. Тэгээ эсвэл Eva ингээд Gracie-г хүчээр энэ даалгаварт явуулж байгаа хэсэг гэх мэтчлэн. Надад бол ялангуяа тэр хүчээр явуулж байгаа хэсэг нь бол маш юм аимшигтай санагдаж байгаа байхгүй. Чи өөрөө хүсээгүй байхад чамааг хүчлээд хүний хүчээр, эмийн хүчээр ингээд үхэхээс өөр ямар ч сонголтгүй тийм юмд ингээд явуулж ингээд боддоо тий. Үнэхээр аимшигтай. Гэхдээ кино бол ер нь маш өндөр үнэлгээтэй, орлого сайтай. Ам сайтай учраас та бас амжаад киног нь үзээрэй. За одоо яг хувийнхаа сэтгэлдлийг ярихад уран зохиолын талаас бол яг яах вэ гэсэн тиймэрхүү ном байсан. Яг юм харилцан ярианы хэллэгээр бичигдчихсэн. Тийм болохоор бас яг англи хэлийг сурж байгаа хүмүүс эсвэл нөгөө англи ном унших дадалтай болж байгаа хүмүүст илүү юм тохиромжтой ном байсан юм шиг санагдсан. Хүмүүс болохоор энэ номыг бас ном гэхээсээ илүүтэйгээр шууд юм дэлгэцийн
бүтээлд зориулсан скрипт маягаар бичсэн гэж шүүмжилсэн байлээ. Уншихад ч гэсэн яг кино шиг буугаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл нэг юм гоё уран зохиолын бүтээл гэхээс илүүтэйгээр гоё кино болно доо гэж яг ингэж тийм зорилготойгоор зохиолч наах бичсэн юм шиг санагдаад байна. Зохиолч нь угаасаа тийм мэргэжлийн зохиолч биш, software engineer хүн юм бэлээ. Тэгнээрээ миний бодлоор бас яг энэ Grace гэдэг дүрийн хувь хүний зан чанар нь яг зохиолчийн өөрийнх нь зан чанартай ижилхэн байх гэж би бодсон л доо. Хийж байгаа нарийн энтер нь яг зохиолч өөрийгөө бодоод ийм тохиолдолд би ямар жоок хийх вэ, ямар нарийн хийх вэ гэж бодоод төлөөлүүлээ бичсэн юм шиг санагдсан. Ер нь бол гэхдээ угаасаа бичгэд яг өөрийнхөө өнцгөөс ингээ хараад би ингэл яах вэ гэж бичих ч угаасаа илүү амархан шүү дээ. Тэгээ өөр хүн надаас тэс өөр зан чанартай хүн ямар хариу үзүүлэх бол гэж бодох чинь маш хэцүү. За тэгээ дээрэс нэмээд The Martian буюу ангар дээр гацчдаг залууч гэсэндээ яг нэг юм иймэрхүү ижил төвшний хошин шогийн мэдрэмжтэй нэг ижилхэн жоох юм бүтлгүүч юм шиг өөдрөгтэй гэхдээ тийм толгой сайтай залуу байдаг. Тэгэхээр зохиолч баг ингээд өөрийгөө энэ дүрээрээ төлөөлүүлээд тэгэд нэг хүнийг өөр нөхцөл байдалд оруулаад бичсэн юм шиг тэг санагдсан. Гэхдээ одоо энэний өмнө одоо миний уншсан яг шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол гэх юм бол 3 бит цуврал байгаа байхгүй. Тэгвэл 3 бит дээр ч гэсэндээ яг үүндээ бол уран зохиол талаас нь бол таарахын бичсэн. Гэхдээ концепт талтаа санаа талтаа бүр үнэхээр аимшигтай ном байсан л да. Hail Mary-гийн хувьд бол 3 биетээс тэс өөр харь гаргийнхантай нөгөө анхны холбоо тогтоож байгаа нь хүртэл илүү өөдрөг эерэг хөнгөн үйл явдал байдаг. 3 биет дээр бол сантигийнхэн ямар хэлбэр дүрсээ гэдэг нь ч гардгүй штэ. Хүн төрлөختний 200-300 жилээ зарцуулж босгосон сансрын флотыг нь ерөөсө 10 минутанд сөнөөчгдөг ном тий. Тэгэхээр ийм тэс өөр 2 зохиол байсан. Миний хувьд бол би бол илүү нэг 3 биетийн фэн хിവэрэ байгаа 3 биетийг бол Hail Mary бол давхгүй юм байна гэдэг бодолтой үлдсэн. За тэгээ хамгийн сүүлд нэг зүйл тайлбарлахад одоо ингээл Instagram дээр янз бүрийн reel богино бичлэгүүд яваад байгаа байхгүй. Тэрэн дээр жишээлбэл анзаарах юм бол ингээд одоо amaze гэдэг ч юм уу. Тэгээ нэг үгийг 3 тавтаж хэлээд байгаа. Яагаад тэр хүмүүс reel дээрээ тэгэж нэг үгийг 3 тавтаж хэлээд байгаа гэхээр Rocky заримдаа зарим үгийг 3 тавтаж хэлээд байдаг байхгүй юу? Кинон дээр ш тэр, ном дээр ш тэр. Бид нэр болохоор ингээд гайхалтай зүйл байх юм бол гайхалтай гэждэг тий. Тэрэндээ илүү хүч нэмхийн тулд маш гайхалтай гэдэг. Иридианчууд болохоор нэг үгийг 3 хэлэхээрээ тэр зүйл бол маш гэдэг утга нэмээд тэмдэг нэрэндээ хүч өгж байгаа юм байна л да. Amaze гэхээр гайхалтай, bad гэл. Үнэхээр муу, good гэвэл үнэхээр сайн гэдэг ч юм уу. Тэгээ энэ болохоор бас айгүй хөөрхөн санагдсан. Ер нь л тэгээд ийм хөөрхөн ном байсан, хөөрхөн ч кино байсан. За номд нь бол би 5-аас 3.5 од өгнө. Яг түрүү хэлсэн хүүхдтэйгээ жоохон дүүнертайгаа үзэх юм бол бүр яг таархаар юм байлээ. Киноны ачаар миний бодлоор бас Harry Styles-ийн дуу эргээд од болоод байгаа байх гэж бодож байна. За миний Instagram бол одоо сүүлийн хэд хоног л Hail Mary-гээр амьсгалж байна. Hail Mary-тэй холбоотой рилүүд, богино бичлэгүүд одоо өөр юм мемүүд зөндөх гарч ирж байгаа. Ерөнхийдөө том зургаар амар гоё хөөрхөн ийм experience туршлага байлаа. Тэгээ та бүхэнд ч гэсэндээ таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ миний анзаараагүй өнгөрөөсөн эсвэл дутуу тайлбарлсан зүйл байвал сэтгэл хэсэгт бичээрэй. Та бүхэн манаас киног нэр нь үзсэн үү? Хэр санагдсан бэ? Номыг нь уншия гэж бодож байна уу? Энэ талаар бас сэтгэлээ хуваалцаарай. Ингээ манай бичлэг таалагдсан бол дэлгэц дээрх дансаар дамжуулаад манаас хугийг бас дэмжээрэй гэж уриалж байна. Удахгүй дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.